За. Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайн байна. Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. За тэгээд хаа байсан холоос урилгыг маань халуун татан хүлээн авсанд нэн гүн талархаж байгаагаа илэрхийлье. Маш их баярлалаа. За баярлалаа танд. Олон өдрийн гүйлтийн тамирчин хит холын зайн гүйлтийн 22 удаагийн дэлхийн аварга Өмнө Говь аймгийн Хүү Бямбагийн Буд жаргал хэмээх дэлхийд даяар танил хүнтэй ярих болсондоо нэр хүндийн хэрэг гээд би одоо ихэд догтлон сууж байна. Тэгээд таныхаа түүхийг нэлээд одоо өөрийнхөө хэмжээнд содлаа. Их сайхан баялаг түүхтэй эр зөрг, тэсвэр хатуужил Монгол хүний бидний зүрх сэтгэлд байж идэг тэр бүх зүйлийг та гүйлт гэдэг энэ нэг сайхан айс аваар олон түмэнд таниулж яваа ийм эрхэм юм байна. Тэгээд хүн болгонд нэг бодол гялс хийж орж ирдэг тийм ээ. Гэтэл таны бага насанд тэнгэр газар хоёр нийлсэн тэр нэг зурвас бодол таныг ийм сайхан зүйлийг хүмүүст мэдрүүлэх эхлэлийг тавьсан байх юм. Тэгэхээр бодол гэдэг бол зүгээр нэг орж ирж байгаа зурвас биш. Хүнийг бүр ингээд өөрийгөө бүтээх хязгааргүй хүчтэй шүү гэдгийг ойлгуулах ийм сайхан гайхамшиг юм а гэдгийг таны түүхээс олж авсан. Тэгэхээр бодол гэдгийг ер нь гүйж явахдаа бодол гэж таныхаар юу вэ гэж яриагаа хоёлаа хөрөлдөөний эхлэе. За. Бодол янз янзын бодлууд орж ирнэ тийм ээ. Тэр бодол чинь бас нэг юу байгаа нэг одоо юу гэж тайлбарлах юм нөгөө хүний тэр нэг тарихын оюун бодлороо нэг бодох бодол байна. Одоо нөгөө тэр бодол нь одоо эгоны төвшөнд ч байд юм уу тий хүний нэг тийм нэг одоо юу гэх юм одоо жоохон харанхуй мунхаг байдлын бодол гэх юм уу тий. За тэгээд хүний тэр дотоод зүрх сэтгэлийн дуу хоолой гэх юм уу нэг тийм бас бодол байна тий. Тэр нэг орж ирж байгаа. Тэр ийж одоо бас нэг бодлоор орж ирж шүү дээ. Тэр нэг хүний тэр зүрх сэтгэлийн одоо гэх юм уу бүр нэг гисэн гэх юм уу тэмүүлсэн сэтгэл юм уу нэг арай нэг өөрөөр орж ирэх бодол бас байх шиг. Тийм хоёр янзын бодол байх шиг байна л да тий. Тэгээд тэр бодол нь харин нөгөө төр зүг нэг ашиг сонирхлын төлөөх жижигхэн бодол байх уу? Цаад гүн одоо оюун санаа гэх юм уу зүрх сэтгэл тэр сүнсний төвшөнд бүр их гүн одоо оглуурхтай тийм бодол байх юм уу гэдэг тий. Одоо өг дээдсийн гэх юм уу монголчуудын ярьдгаар бүр тэр нэг тэр одоо оршихуй ертөнцийн эрчимээр ихтэй нэгдсэн байх үеийн тэр бодлогч гэх юм уу тийм ээ. Тэр бодлооч нь бас нэг тийм хоёр янз байх шиг байна тийм. Тийм хоёр янз байна даа л гэж ойлгож байгаа юм тийм. Бодлоо. Таны бодол бол хэдийнээс яг тэр дотоод гүн зүрхний бодол байна гэдэг бодол маань хэдийнээс бийжиж эхлэв. Хүүхэд байхад ч юм уу залуу насны түнчигээд бас төөрөд байх магадлалтай тий тэрнийхээ ойлгохгүй гэх юм уу? Ойлгосон ч бүдэг бодог ойлгоод таних яг хэдийнээс бийжээд ингээд сайн барьж авав. Надад бол яг би ч хүүхэд байх үе ч юм уу тэр юм мэдэхгүй шүү дээ. Яг одоо ер нь бодол энэ юм уу ингээд нэг ойлгож мэдэрч авсан юм их юм бол энэ 2000 ерөнхийдөө бол нэг 2010 хавцаанаас л хойш байна. Тэр үед ч одоо 2012 он өдрийг чинь би одоо 30 2012 онд бол тэгэхээр яг тэр хавцаа л гэсэн үг юм. 2012 он хавцаанаас 10 оноос ч тэр хавцаас. Гэхдээ яг тэрнээс өмнө бол одоо их сайхан яг тэр одоо таны сая ярьсан нэг тэнгэр алсын би ч Өмнө Говь аймгийн ингээд манайх ч аймгийн төв дээр ихэнхтэй байсан хөдөөний малчайл хөлт аймгийн төв бараадад ойрхон нутгалдаг. Тэгэхэд тэр нэг алсын бараа ингээ хараа зогсож байхад ер нь говь нутгаж явахад цэлгэр их талтай байхгүй нүдэнд их хол харагдаг алсын бар харагддаг тийм газар шүү дээ тал хэр тэгээд тэр алсын бар хараа зогсож байхад яг ингээ тэнгэр явж байгаад тэнгэр цааш харагдгаа байчих тий. За газар ингээ явж байгаад нэг уул өдр байгаа тэр уулнаас цааш харагдахгүй шүү дээ. Уулнаас цааш газар харагдахгүй тэнгэр харагдахгүй. Нэг өндөр уулч биш бас жижиг өвтөр уул одоо толгод ч юм уу юм харагдаж шээ. Тэгтээ бол одоо миний тэр бодож исэн бодлоор бол тэр бол нэг ойролцоогоор аймгийн төвөөс нэг 30 орчим километрийн газар бол харагдаж байгаа байхгүй. Нэг 35 ч юм уу орчим
одоо бодоход бол 35 орчим км-ийн газар л харагдаж байгаа. Тэгэд бол би тийш хараа зогсож байхдаа тэнд нэг цэг хатгах чи. Одоо нэг цэг хатгаад зүгээр ч юм уу нэг нарийнхан цэг хатгах чи одоо гараараа ч яг тэр шүү гээл. Нүдэнд харагдаж байгаараа нэг цэг хатгачаал яг тэр цэг хатгасан газар үлдрээ зогсохгүйг оччихсан гэж боддог гэсэн байхгүй тэр багын. Та тэр миний тэр зүйлийг олж уншсан байна л да. Тэрийг бас хаяа тэнд ярьжсэн баг. Тэгээд тэр нэг байдаг. Тэр бол бас тэр нэг дотоод зүрхний тэр нэг юм бодол бас одоо тэр нэг хол гүйх тэр нэг юм чинь нэгэд одоо би өнөөдөр ингээм хол гүйдэг болсон байх. Тэр юмний чинь нэг мессеж дуу хоолой тэнд явж лээсэн байгаа байхгүй тэр багнаас. Тэгтээ үе тэрийг бол тийм байна. Чаажтай би ингэж хол гүйдэг болох ч юм хүн байна да гэдэг юм бол мэдэхгүй шүү дээ. Одоо зүгээр санагдтал тэр үед орж хэлж бодох бас тэр хүүхдтэй байх үед зүгээр нэг тийм бодол орсон доос тэр бодолдооч очиж бөглөхгүй шүү дээ. Тэгээд өнгөрнө. Тэгээ яг нэг бас нэг их чухал бодол байд юм аа. Тэр юу гэхээр одоо миний хүүхд насанд одоо өнөөдрийн амжилтанд хүрээ явж байгааг нэг гол нууц нэг зүйл гэдэг байхгүй. Тэр юу гэхээр би 4 нас 5 настай байсан болоо да. За нэг 4-өөс 6 насны л хооронд ер нь 4-өөс 6 насны хооронд 5 орчим байсан байх гэж боддتي. Тэгээ тэр үед манай эмээ манай аав маань ээж тэгжсэн намайг нэг би ч ерөнхийдөө эмээ дээр ихэнхдээ өссөн. Тэгэл намайг нэг өдөр тэгж гэн. За миний хүү чинь бурхны сүнс байгаа гэдэхгүй юу. Бурхны сүнс гэдэг. Би ч жоох хүүхэд юм бол тийм үгүй бол их сүрхий орно шүү дээ. Явах гээд орж удаж чинь цагаан цаас шиг юм байгаа ш 5 6 настай хүүхэд чинь тий 4 5 настай 5 тал байх. Тэгээ юм сайн мэд жоох хүүхэд чинь тэгэл цагаан цаас шиг лээсэн. Тэгэл тэрэн дээр чинь шууд л одоо цагаан цаасан дээр л эмээ бичиж шүү дээ. Тэр ухамсарт бол шууд оюун бодолд миний хүү чинь бурхны сүнс байгаа маа л гэлж чинь. Тэнгүү чи юу юм бол доо гэхэд эмээ миний баруун гарыг үзүүлдэг байхгүй. За миний хөө энэ баруун гарын ард нэг юм ингэдэг байхгүй. Одоо ямар ч хэлбэртэй хийний ч. Тэгээд миний хөө ийм нэг юутэй гэдэг юм аа. Чиний одоо баруун гарын ард ийм тамгатай төрсөн юм нөхөж юм. Тэмдэгтэй тамгатай төрсөн одоо эртээр тэр бурхтыг баруун гарын ард тамгалдаг байсан юм аа. Тэг миний хөө чинь тэр бурхны сүнс байгаа маа гэж хэлсэн байхгүй. Тэг эмээ тухай үед ч юу ч сонссон. Яаж ч тийм ойлголт авсан бүү мэд. Тэгэл тэгхой тэгэл хэлсэн. Тэгэл намаа нэг үнсэл нэг чихэр өгөөл ингээл нэг авдарнасаа нэг чихэр өгөж өгөөл. Тэгэл нэг юм болол өнгөрс. Тэгэл би ч хониндоо л явсан баг. Тэгээд хониндоо нэг боваар бол ятон тэв чихэр мэхэр тиймэрхүү юм өөртлөлөөл хониндоо явж байгаа чанаа хариулал. Тэгээ явдаг тэр нэг өдрөл нэг тийм болж исэн. Тэгээд тэр бодолч ерөнхийдөө салааг байхгүй. Тэр эмээгийн тэр хэлсэн үг бол одоо бодлоос арилахгүй. Тэгээд одоо тэр дээр үед чинь одоо ч тэр нэг лам одоо нэг тийм гэгэнтэн хувилгааны хойд дүр эдэргээл тодруулна гэх нэг юм болдог шүү дээ. Одоо бүтэн шийдэх байдаг шүү дээ. Хойд дүр тэр ирэн бүчий ч юм тэр хойд лам утагт хувилгаад дүр гэдэг. За тэрэн шиг л нэг юм төсөөлж байхгүй би бол одоо тэр үед тэрхүү төсөөлөл тэгэл аймгийн төв дээр хотоос ламнар эдрийг ном уншуулна. За аймгийн төв дээр өдөр ламнартай ашиглан цагаан сараар нэг монголчууд жилийн засал эдэр хийлгэн гэдэг ном уншуулдаг штэ. Тэгэл хотоос ламнарын ном унш. Тэгэхэд би ч нөгөө эмээтэйгээ ээжтэйгээ автайгаа очиод тэр номонд очиод суудаг л байхгүй. Тэгээ сууж явах чинь би тийм бодолд орж ирдэг гэсэн. Энэ хүн үнэхээр номтой лам юм болоо да гэл. Энэ үнэхээр сайн номтой лам юм бол намайг таних л өстой да. Тэр бурхны хойд дүр мөргээл тэр ламын хойд дүр юм ч юм уу тийм хувилаа намайг таних л өстой да гэл тэгээ бодоо сууж идэг гэсэн шүү дээ. Энэ лам тэр номд мэдгэл өстой да гэд тэгээд нэг тийм сонио тэгээд нөгөө тэр ламд ч юм уу тэр номд нэг сүсгэлэгч юм байхгүй тийм болц тийм нэг сүсгэлээл мөргөөл байх ч юм байхгүй тэгэл нэг тиймэрхүү болцсон шүү дээ. Тэгэл эмээж тэгж хэлсэн дээ тэрнээс хойш тэгдэм ингээл нэг бодол чи бол бурхны сүнс шүү гэдэг юм чи ингээл их тарих оюун бодол юм ухамсарт их одоо ухамсарт ч гэв гүн бат суудсан. Тэр бурхны сүнс гэдэг үг. Тэгэл тэр гүн бат суудсан юм чи ингээл байгаа л идэм байл. Тэгэл улам л хөгжөөл тэгэл том бол тусмаа оюутан болоод ч тэр ингээл тэр юм чи ингээ байж л идэм байл. Оюутнаа төгсөөд ч гэсэн тэгэл нэг тийм болцол байт юм байл. Тэгээд их сонио. Тэгээ дараа нь эмээгээс би асууж ирсэн чинь тэгэл эмээгт нэг их ачаал бүтэлж өгөхгүй тэгэл тухайн үед нэг эмээгийн амаар одоо тэгэл тэр оршихуй ертөнцөөс ч гэдэг юм уу
тэр дээд өвч юм уу бурхнаас юм уу тэр дээд өвчнээс одоо юу яасан юм шиг. Одоо тэр нэг эмигийн амаар дамжуулаад ч юм уу гэл надад тийм юм хэлсэл байгаа юм л да. Хэлүүлж яриулсан л байгаа байхгүй. Тэгээд эми бол тэрэнд ч нэг ажил бүгдэлж өгөхгүй. Тэгээд өнгөрчээсэн. Тэгээд тэр зүйл бол юу юм бэлээ. Энэ нэг юм үг байт юм аа. Одоо нөгөө Наполеон хааны багад нь эмээ за агуу их Францын хаан сэрээрээ гэсэрээд өгсөн гэж байгаа байхгүй жоохон баг. Тэр сонсчихсан баг та. Тэгээд тэр бол тэр жоохон хүүхдээ ингээ багаас нь тэгээд тахаар Францын агуу их хаан сэрээрээ гэдэг тахаар тэгээд сэрээгээ тэгээд дуудаад идэг бохор чинь тэр бүр нөгөө даалд ухамсарт бичигдэнэ гэдэг шиг ингээд бичигдээд бүр ингээд юу яцсан байт. Багаас нэр хүнийг тэгээ бэлтждэг юм байна л. Тэгээд яалтчгүй Францыг агуу хаан болд юм байна. Тэр жоох хүүхдээ чинь ямар хэн тийм болгож мэдгүй. Тэгээд тэр зөвхөн тэр үгний хүчлээ юм л да тэр хүүхдээ тэрийг итгүүлсэн л байхгүй. Багт нь л итгүүлээл. Одоо над ч гэсэн тэр эмээ бол итгүүлж гэж олон чидэг ганцлуудаа хэлсэн шин надад тэр урхны сонсдог. Тэгээл би тэр юм чинь ингээд ганц удаа хэлэхдээ л хатуу хүлээж аваад ойлгоол ингээс бодсон. Намайг бурхны сүнсээрээ бурхны сүнс гэж нэг ч удаа олон тийж хэлсэн. Яг гэдэг бага насанд нь агуу яг үед нь яг тийм нэг стат шиний нөгөө тусаацсан би цаасан дээр тусаацсан нэг бэхийг нөгөө порон пошгонд суруулж аавна гэдэг шиг стэнэр яг хэлсэн юмыг шууд шингээгээд авах тиймэрхүү цагаан цаас шиг шинэхэн байх үед нь яг ингээл хэлсэн л жоохон хөвгтэй тий шинэхэн байхад нь тэгэл их онцгой байдлаар л тэгэл нэг хэлсэн ч тэгэл их онцгой сууцл байсан юм байна. Тэгээ тэр үгний хүч тэр юм бол их чухал нөлөөстэй юм байл л дээ. Одоо энэ хүмүүсийг ер нь их багаас нь бэлдэх тэр юм бол одоо тэр Монгол Чингис хааны ш тэр тий Монголыг авч явах энэ юу гэдгийг ингээ багаас нь бас их Монголоо босгох юм юу гэдэг юм. Тэр юмнуудыг суулгах ингээл одоо энэ хятадын ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэр нөхөр чинь 5 настай дээлөө 6 настай за 6-д болоод 8 настай ч гэсэн юм идэхгүй нэг ингээд цэцэг барьцсан. Нөгөө Маузд ингээд хятадын ерөнхийлөгчөөс сууч чинь тэрэнд одоо 8 настай цэцэгээрээ зогсчихсан зураг байдаг байхгүй одоогийн ерөнхийлөгч. Тэгэхээр тэр одоогийн хятадын ерөнхийлөгчийг л одоо 7-8 настай байх бэлтцсэн байна шүү дээ. Ерөнхийлөгч болохгүй л. Одоогийн байгаа тэр тухайн үед ерөнхийлөгчөөс Маузд цэцэг өгөө зогсоод 7-8 настай хөө одоо ерөнхийлөгч болсон явж байна. Тэгэхээр чинь энэ хүнийг тэр бэлдэх тэр ингээ юм бол багаас нь ээдэг шиг. Тэгээд тэр бага наснд л одоо хүнийг одоо еврейчүүд ус ярьдаг юм л одоо нэг 5 настай еврей хүүхэд бол одоо ингээд аль хэдийн дэлхийн хэмжээний хүн болох тэр юм суудсан байт юм аа бизнес юм уу улс төр юу гэдэг. Тэгээд дэлхийн хэмжээний хүнийг одоо бүтээн босгох тэр юм бол багаас нь эхэлдэг юм байна л да. Одоо 10 нас хүрчүүлээ ерөнхийдөө нэмэргүй болчтой юм. 10-аас дээш бол. Харин хүмүүс юм 8 настай ч юм уу 10 настай болцохоор юм ойлгодог болч одоо хүүхдийн жоох юм заа идрэгээ тэгдэг тэр бизнес юу ч юм уу тэр бол худлаа юм бэл. Тэгэхээр тэр бага наснд нь яадаг бол хамгийн чухал тэр нэг хандлага тэр нэг агуу хүсэл мөрөөдөлтэй байх дэлхийн хэмжээний хүн болох тэр юм чинь бол одоо юу юм байна л да. Тэгэл үнэмшил тийм ээ итгэлч одоо хамгийн чухал юм. Таны тэр бага наснд эмээгийн хэлсэн тэр цөөхөн л үг вэ шүү дээ. Алин наашаа ороод тэр цай уу гэдэгтэй адилхан монголчууд чинь нэг тийм гайхамшигтай дотоод сэтгэл нь хүнлэг, инэрэнгүү, нинжин альва зүйлд дандаа өгөх ухаанаар ханддаг ийм сайхан ард түмэн. Тэгэхээр таны эмээ бол танд одоогийн энэ дэлхийд гайхагдах Монгол эр хүн гэдэг чинь гэдгийг таныг гүүгээд явж хахад асар олон дэлхийн хүмүүс хараад цуг оролцож байгаа хүмүүс тань хүртэл хараад таныг зүгээр нэг харахгүй тэд нар чинь Монгол хүн гэж яагаад ийм хурдтай, тэсвэртэй, төвчээртэй, сэтгэлийн хаттай байна вэ гэдгийг таныг хараад уншаад мэдрэх гээд ингээд сууж яадаг болоо гэж би бодсон. Тэгэхээр та бүтээрээ явсаар байжгаад яг нөгөө сэтгэлийн боловсрол буюу сэтгэлийн хат руу яваад орчлоо. Тэгэхээр та бол одоо яг гов алтай аймагт эдгээр сайхан зүйлсүүдийг хүүхдүүдэд ойлгуулахыг ирмэлзээд сэтгэлийн булчингаа хөгжүүлээ нүүдлийн аялал цуслан гэсэн ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ тухайга хөрөлдөл. Энэ одоо нэг хүүхдүүдийг одоо багаас нь тэр дэлхийн хэмжээний хүн болгоё гэдэг ийм одоо зорилго байгаа даа. Тэгээд Монгол хүн болгон
одоо Монгол хүнийг ингээд нэг бодохоор юу гэдэг зүгээр Монгол гэдээ бодох нь өөрөө одоо монголчууд ярьдаг шүү дээ одоо мөнх тэнгэр гээл те тэр мөнх тэнгэр гэдэг юм чинь ингээд дэлхийн энгэр л биш шүү дээ дэлхийн чинь ингээд тэнгэр гэдэг юм чинь ингээд Монголын тэнгэр гэдээ тасарсан тэнгэр байхгүй шүү дээ ингээд дэлхий дээр тэр Монгол хүний эх орон чинь дэлхийн өөрөө л байхгүй юу Монгол хүний гэр нь дэлхий байхгүй тэр чигт зүгээр нэг жижиггээ одоо нэг Монголын газрын зураг нь Монгол гэх биш шүү дээ дэлхийг дэлхий өөрөө одоо нэг иргэшээ нэх юм уу дэлхийд амар амгалан тогтоох юм дэлхийн хүмүүс байхгүй юу бид нар ч Монгол тэр өвгдөөц тэгж сургаж л тэгж л ирсэн л дээ тийм л байсан юм байна тэгээд тэгэхээр одоо энэ хүүхдүүдийг яаж дэлхийн хэмжээний хүн болгох вэ гэж бодоход дэлхийн хэмжээний хүн яаж иж болд юм дэлхийн хэмжээний хүн болъё гэж бодснороо болчихгүй тэгэхээр тэрийг одоо нөгөө юу гэдэг хүн ингээ төмөр өргөд тохоор биеийн булчин хөгждөг шиг яг тэр дотоод зүрх сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Сэтгэлийн булчинг нь хөгжүүлъя. Тэр сэтгэлийн булчинтай хүн дэлхийн ингээр сэтгэж чаддаг. Энэ дэлхийн ингээр энэ тэнгэрийг мөнх тэнгэрийнхээ ингээр нь бодод сэтгэдэг. Тэр агуу өсөлт мөрөөдөлтөй байдаг. Тийм л болд юм байна л да. Тэр сэтгэлийн булчин хөгжсөн л хүн юм байдаг. Жижигхэн зүрх сэтгэлтэй хүн бол жижигхэн хүсэлтэй байдаг. Жижигхэн бодолтой, жижиг хүсэлтэй, жижиг Үүлийн жижиг үр дүн жижиг л байна шүү дээ. Жижиг хүсэлтэй хүн жижиг үр дүнд хүрнэ шүү дээ. Том хүсэлтэй хүн том үр дүнд хүрнэ. Тэгэхээр том хүсэлтэй болохын тулд том хүсэлтэй хүн бол том зүрх сэтгэлтэй хүн том хүсэлтэй байд юм байна. Жижигхэн зүрх сэтгэлтэй хүн бол тийм том хүсэл мөрөөдөл гарч чадахгүй. Бодогдож толгойн өвдөн. Бодож чадахгүй байхгүй тийм том хүсэл мөрөөдөл. Йоо нэг хүмүүс ярьдаг шүү дээ тэнгэрийн агаар юм наач ястэ бүтэхгүй гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь юу гэхээр энэ хүүхдүүдийг багаас нь тийм том хүсэл мөрөөдөлтэй сэтгэлийн тэнхээд сэтгэлийн булчинтай болгохын тулд яах хэрэгтэй юм бэ гэхээр одоо нэг монголчуудын ярьдгаар хөдөө хөхөрч гадаа гандан тий гэдэг шиг л яг нэг тийм жоохон төсвөр хатуужилтай болохын тулд нэг жоохон зовлон бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Тэгээ бэрхшээл тэр хэцүү бэрхшээл гэдэг чинь өөрөө хүний сэтгэлийг нэг өвчтэй болгож өгдөг юм. Сэтгэлийн хаттай болгодог юм байна. Тэгээ монголчууд бол эртний үед бол яг нүүдэлчин ах уй соёл нэг хөдөөний жирийн монгол хөдөөний айлд бол тэр яг хүүхдээ гэдэг сэтгэлийн хаттай сэтгэлийн бүх болгох тэр юм бол явагддаг л байсан юм байна. Зүгээр монгол ах уй өөрөө. Тэр яаж юм гэхээр одоо би ингээ багнаасаа бодоход хөдөөний айл хүүхдгээд тэгэхэд хол газараас ус зунж тэр өвлж тэр одоо усаа зүүн шүү дээ холоос битантай чимтаа дөргөл тийм амарнд ачих юм уу дугуйнд ачна эсвэл 10 битантаас гараараа барайл зөөгөл ингээл явна. Тэгээ нэг юм өвлийн хүүтэн тэгэл усаа зөөгөл нус шүсэн хөлд зачин зэрэгтэл юм явж байгаа шүү дээ. Тэгэл одоо жоохон тийм хэцүү бэрхшээлтэй ч юм уу тийм хар бор ажил хийх юм уу одоо хөдөөний тийм. Тэгээ тэр юмнууд чинь бол бас хүүхдийг төсвөр хатуужилтаа болгох өөргөө ялах тийм ээ. Тэр нэг юм чинь зүгээр амьдрал нь өөрөө л тийм болгож байгаа хөө. Тэр чинь ямар тусгайлал за энэ хүүхдийн сэтгэлийн хүчтэй болгоно шүү гээл усан жоод байгаа байхгүй шүү дээ. Тэр чинь тусгай юм бэлдэж байгаа зүгээр л байгаа амьдрал нь л тэр Монгол ах хуйч л өөрөө жирийн Монгол хөдөөний ах хуй тийм л байгаад. Тэгээ одоо юу гэдэг жоохон хүүхдүүд жоохон байхасаа ч тэр ингээл одоо нэг хүүхэд одоо үед ч юм бол их өөр болчиход байна. Хүүхэд гэхээр хүүхэд гаргана гээл эсвэл хүүхэд хардаг хүн хэрэгтэй л гэнэгээл хүүхэдтэй гаргасан бол одоо яа нэг ингээд тэр хүүхэд гаргах одоо хүүхэд өсгөх гэдэг чинь нэг их сүрхий тусгай ажил юм шиг л юм болоод байгаа. Одоо тэр дээр үе чинь хүүхэд ингээд нэг ханаасаа тий Монгол гэрийн тэр нэг ханаас уяатай л байж идэг шүү дээ. Эсвэл баганаас уяатай тэр нэг гал руу хурчгүй хүн уяатай. Тэгээд энд орилол нусаа гожуулаад энд уяатай л байж шүү дээ. Эсвэл гадаач гэсэн уяатай л тэнэс өдөр бараадуулаад уйждаг ч юм уу. Тэгэл нэг тэгээ эсвэл мөлхөөл тэнд явж илэн ямаа мал сааж яхад нэг хүүхэд нь мөлхөөл тэнд шороо шалдан нүцгэн чинь хүүхэд нь одоо мал хойнд гიშгүүлчих гээл адуу малнд гიშгүүлчих гээл тэр дотор ч тэгэл явж байгаа шүү дээ. Чи хөл нүцгэн тэгэл мөлхөөл орилоод тэнд. Тэгээ яг тэр нэг шороо мороо амрууга өнгөөл хийгээл бараг шороо идэл өсөж байгаа шүү дээ. Чинь гэрээ хаяанд чинь ингээд шороо амрууга. Тэгээ тэр юмнууд чинь бол хүнийг жинхэнэ нэг хүн болгох юм бол тэнд л явагддаг байсан юм байна л да. Тэр зүгээр ах уй өөрөө тийм л байж. Тэгэл одоо тэр аян дайн байлд 13 дугаар 100 гэж бодоход бол монголчууд хамгийн
агуу одоо гайхамшигтай зүйлүүд гээд 13 дугаар зуун байна. Тийм 13 дугаар зууны монголчууд гэж бодоход бол тэд чинь бол одоо юу гэдэг тэр аян дайн байлдаанд ингээл явхад бол бүгд л одоо тэр өөрийгөө ялсан хүмүүс байхгүй яг л тэр монгол ах хөө тэр юмнаас гараад ирсэн хүмүүс чинь бол одоо даангу тэр Чингис хааны баг наснаас бол гайхамшигтай шүү дээ. Тэр хүн ч одоо 12 настай да ингээл өнчрөөл за тэгээд Сүгэ Баатарнаас орсон. Тэнгүүт тэр ах トゥ сад нь хаяа явцсан. Буурин дээрээ үлдээл. Тэгээ буурин дээр нь зүгээрч байхгүй нэг хүмүүс нь алж ячих гээд ирээл. Тэгээ нөгөөдөлөөсөө зүхтайгаал уулгаад нь бүгээл. Тэгээ холгон зурм нэг ургамал ногоогоор хооллол одоо тэнд чинь тэгээд амнаа тамцаан ууланд ганцаараа зүхтааж оч бүгцэн гэл хүн амтай бүслээл уулгаад. Тэгээд тэр чинь бол тэр хүн бол одоо нэгснэ тэр баг наасандаа одоо 12 3 настай хүүхдэд өхөлтэй нүүр тулж байгаа шүү. Өхөлтэй нүүр тулах тэр айцтайгаа нүүр тулах, айцаа ялах. За тэр өхөлтэй нүүр өхлийг ялах одоо тэнд бол маш их зүйл явагдаж байгаа юм л да сэтгэл зүй тийм. Тэгээд тэр бэрхшээл зовлон тэр агуу Чингис хааны тэр зүрх сэтгэл тэр сэтгэлийн булчинг нь хөгжүүлж байгаа байхгүй юу. Нөгөө сэтгэлийн тэнхээтэй сэтгэлийн хаттай хүн болж байгаа. За тэр зөв бэрхшээл зовлон байснараа түүнийг туулж гарч чадсанараа нөгөө агуу их Чингис хаан бий болж байгаа байхгүй. А тэр бэрхшээл зовлон тийм тохиолдоогүй тийм даван туулаагүй тэр агуу их Чингис хаан болохгүй төрөхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөгөө тэр одоо Чингис хаан гэдэг нөгөө одоо юу гэдэг нөгөө дээд тэнгэрээс заяатай төрсэн бүр ингээд тусгай тэнгэрийн тамгатай яадаг нөгөө бурхны сүнс гэдэг шиг тусгай төрсэн хүн байж болж шүү дээ. Тийм хүн байсан ч байсан. Тийм хүн биш ч байсан. Ямар нэгэн байдлаар тэр зовлон бэрхшээлд туулж ижил тэр нөгөө өгөгдөл гэх юм уу тэр агуу тэр чанар тэр сэргдэг гарч ирдэг. Тэгээ тэр юм чи одоо Чингис хаан дээрч гэл байдаг энэ агуу хүмүүсийн түүхэд бүгд л тийм байдیں۔ Одоо энэ хин гэл байна. Будда гэдэг бурхан биш үү одоо Шагжаамны Будда. Тэр нөхөрч гисэн гэл хаан ширээгээ орхиол гэрээ орхиол хатнаа өр хөвгт бүх юм хаяал явсан шүү дээ гэр орно. Тэгээд маш их зовлон үзэж байгаа шүү бас тэр 6 жил маш их хатамжил төвчл их юм үзэж туулж байгаа зайлвал. Тэгээд тэр чинь их юм үзэж туулаад эцэст нь нөгөө гэгэрл болж байгаа хгүй амар амгалан төрч. Тэгэхээр тэр зовлон бэрхшээлийг туулахгүйгээр одоо Буддаг ч юм бол одоо ярьдаг шүү дээ. Бүр цаанаас нөгөө томдөгтэй төрсөн одоо ингээд хүн төрлөختнийг одоо амар амгалан болгохын тулд ингээд тэмдэгтэй төрсөн одоо нөгөө бурхны сүнс гэдэг шиг л тийм тусгай төрсөл хүн гэж байгаа шүү дээ Буддаач. Тэгээд тусгай төрсөн хүн ч гэсэн тэр зовлон туулдаг л байхгүй. Тэгж ижил бэрхшээлийг даван туулж нөгөө жинхэнэ тэр дотоод тэр бурхан мөн чанар сэргдэг. Тэгэхгүй бол тэр бэрхшээл зовлон туулахгүйгээр бол тэр сэргэнэ гэж л байхгүй. Одоо тэр нэгсэндээ зовлон гэдэг тэр зовлон үзээгүй хүн гэдэг зовлон гэдэг нь тэр цагаан хар юм л муухай юм байна л зовлон гэж хар юм муухай. Тэр хар өнгийг мэдхгүй үзээгүй хүн дараа тэр цагаан гэдэг өнгийг мэдхгүй байхгүй. Тэр амар амгалан аз жаргал гэдэг. Тэгээд яг одоо энэ хүүхдүүдийг одоо үед нь бэрхшээл зовлон тохиолдууд ихээр одоо ч нэг юм сайхан партай байшинд амьдарч байна. Одоо палантай жорлонд бааж яаж юм. Бид нар ч хөдөө бицх тул хэцүү шүү дээ өвлж бөхс үлдчихгүй жорлон морлогч байхгүй ш чулуугаар бөхсөө цаас ш нойлын цаас гэж байхгүй шүү дээ. Одоо энэ хүүхдүүд хэлээд бүрээд гайх байх юу нойлын цаас байхгүй тэгээ яах юм чулуугаар бөхсөө арчин тэгээ өвл цасаж ургаад бөхс ил гарсан тэгээ хилдэж өгөх гээл чинь бөхс нүдчих гээл тэгэл бицсаа сууж байгаа. Тэгээ тэр Монгол ах бай тэр юм чинь тэгэл тэр хүнийг одоо хүн болгодог л хүчтэй сэтгэлийн хүчтэй болох юм чинь тэнд л явагддаг л байсан юм байна. Тэгээд одоо үе тийм байхгүй болохоор ч одоо нэг хүүхдүүч аргагүй ингээд сайхан хүмүүс тэгэл одоо хүүхдээ ирэх хэдэр чих ярьдаг болсон. Тэгэл хүүхдээ ирэх одоо за тэгэл хүүхд нэгдүгээр хүүхэд гэсэн тэгэнгүүтээ тэр хүүхдүүдэд чинь лай тухтай байлгах одоо хамаг сайхан юм одоо нэгс нөгөө эцэг эхчүүд чинь зайлвал хэдэн төгрөг олсон мөнгө төгрөг юу гэдیں۔ Тэгэл өөрсдийн цаг нар одоо хамаг юм хүүхдтэй зэрүүлж шүү дээ. За хүүхд минь сайхан байгаад одоо хүүхдээ гарын алган дээрээ бөмбөрүүлж өсгөнө гэдэг шиг юм болж шүү дээ. Одоо хүүхдүүч одоо та бол одоо хүүхдээ бас тэгдэг байлгүй дээ. Гарын алган дээрээ бөмбөрүүлээд хүүхдээ одоо ингээд нэр юмор дутаачихгүй юмсан гэдэл зүгээр хачин байгаа шүү дээ тий. Юмор дутаачихгүй хүний дор оруулчихгүй юмсан бас байсан гэж л өсгөж байгаа шүү дээ. А гэтэл савмууч хаяа бас загинж байгаа харагдав. Хачаа ирэхлүүд гарын алган дээр бөмбөрүүлээд эцэг чинь тэгсэр нэг хүүхэд нэг эсрэг юм хийжингүүд үгүй одоо энэ өстэй ачлалгүй их би одоо нийтлэл ингэж явах чинь энэ намайг ингэсэнгүй гэж хүүхдээс хариу нэхэл өөрөө хүүхэд
алба шиг намайг тэг гэсэн юм шиг өөрөө алба шиг хүүхдээ юм болж байгаа. Нөгөө хүүхэд нь эсрэг нэг юм хийнгүүтлээ уурлаад гомдол өстэй би чамайг тэгж яхаа чи намайг тэгсэнгүү. Өстэй чиний төлөө хамаг юм зөвлөлөө чи тэгэхэд байж гацараа юм ч гэдэм юм галхан хүүхдээ. Загны зөвхөх хараах ч юм уу эсвэл зод нь хаяа тийм. Тэгээд буруу юм хийлээ. Тэр бол бас буруу байгаа. Хүүхдийг зодох загнагч юм бол буруу байна. Тэгээд зодох загнагчнууд одоо бага насны гэмтлэгдэх шиг тийм сэтгцийн гэмтлэгдэх бага насны драмаг яриад идэг юм бол тэр зодох загнагтл үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол буруу. Тэрний оронд яах ёстой вэ гэхээр хүүхдээ нөгөө халуун талж хүүтэнд хүрж гэдэг шиг нөгөө хэрээр гэр хэцээр дээр хийн гэдэг шиг яг л нэг тийм хөдөө хөгөрч гадаа гандуун гэдэг шиг нэг тийм л юм хийх хэрэгтэй юм л да. Хүүхдүүдийг багаас нь жоохон амьдрал үзүүлэх хэрэгтэй байна жоохон. Тэгэхээр тэр амьдрал үзүүлэх юм чинь одоо юу гэдэг юм. Хүүхдүүд яг нэг өдөр толгой нүцгэн яваад ааруул тэгээд аарл үз. Тэгээ өөрөө дараа нь дулаан хувцас өмсгөл болно шүү дээ. Тэгэл тэр одоо ямар нэгэн бэрхшээл ингээд өөрт нь ингээд жоохон бэрхшээлтэй тулгуураа тэр бэрхшээлийг даван туулуулаад ингээд явмаар байгаа юм л да. Тэр боломжийг л одоо манай нүүдлийн аялал зурстай олгож байгаа. Тэрний үеэр хүүхдүүд ингээд өдөр болгон 30 км алхуулъя. За тэгээ өглөө оройдоо би нэг ухамсарын тухай нэг агуу зүрстгэлтэй агуу хүчтэй хүн байх нэг юм том өсөлмөрөдөлтөө байх тэргээд энэ талаар нэг тийм яриа лекцүүдээ хийн. Хүүхдүүдэд яриа лекцээ хийгээ сонирхсан асуултанд нь хариулаад өглөө оройдоо тийм яриа лекцтэй тэгээ өдөр болгон 30 км алхаад тэгээ цаанаас нь хоол ундын өгнө тэгээ майханд амьдраад ингээ явах юм. Өдөрт 30 км яваад өөр газар хоноод явах юм. За тэгээд энэ 137 км байл уу да. Тэгээд энэ болохоор хүүхдийг ингээд 30 км алхах гэдэг бол зарим хүүхдүүд ингээд хэцүү юм шиг санагдав. Эцэг эхчүүд яана миний хүүхэд одоо наран талчихгүй. Тэргээл ингээл яах ядарчин да миний хүүхэд тэргээл тий. Тэгж эцэг эхчүүд бас бодож магадгүй. Тэгээд тэгж бодох хэрэггүй. Одоо тэр бодлоос ч салах гээ явуулж байгаа шүү дээ. Байнга хүүхэд нь юм ийдсэн үг бол гэрлэг утастал чи орой хоолоо идүү яава хийв тэргээ идээр ингээд гэнэ хүүхэд чинь өөрөө өлсчүүлээд өөрөө хоолойг л идэж штэ. Эсвэл идэж чадахгүй л гэж өлсөд байж л гэлдэг. Өлсөх чинь сайн штэ. Тэгэл тийм юм ийм мацаг барих гэдэг ямар санда Японы эрдэмт Нобелийн шагнал авсан штэ. Мацаг барих нь гайх юм шиг. Хүүхэд чинь өөрөө хоолой идэж чадахгүй жоо өлсөд байж л сайн л үст. Тэгэл идүүгүй али яах вэ чи тийм хувцас өмс тийм хоолой тэглээ инглээ гэл ингээд байнгын тийм байдаг. Тэр байдлаас нэг эцэг эхээс нь салгах гэж байгаа. Эцэг их нэгэд элхтээ хүмүүжүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр чинь эцэг эхчдийн тэр байдлаас нь буруу хүмүүжүүлэлтийн байдлаас нь 5 хоног салгах жил гэж 5 хоног салгая. Тэгээ тэр хүүхдийн өөртөө нүр тулаад өөрийн хүн чанараараа өөрийн тэр дотоод хүч нөөцөө таньж мэдэх өөртөө нүр тулж өөрийгөө ялах тэр боломж 30 км алхаад явна гэхээр хүүхдүүд байгальтайгаа яг одоогийнхаар бол амьд харилцаа үүсгээд явах нь шүү дээ маш гоё. Тэгээ тэр дэлгэр говь алтай чинь ингээд говь алтай аймаг маань ингээд сайхан дэлгэр тэгээд хараа 5 метрхүүгээр одоо бидний хүсээд идэг да ядангуяа хэдийн чандад байдаг хүмүүсийн бүгдөөргийнх нь хүсдэг тэр гайхалтай зүйлийг та маань хийж байгаа юм байна. Тэгэхээр байгальд амьтан хүн огторгүй оршихуйг ядгалгүй хайрладаг ухаанаа дотроосоо мэдрэх боломжийг танай хамт олон маань ингэж хамтарч хүргэж байгаа юм байна. Та энэ сайхан үйл ажиллагааг одоо өөрөө санаачилж бий болгоо тантай хамтарч ямар юунууд байгууллагууд хамтарч ажиллаж байна. Тийм байна. Нүүдлийн аялал заслан гэ таны лого бичиг нь харагдаж байна. Тийм байна. Тийм байна. Нүүдлийн аялал заслаа. Тэгэхээр бид нар чи угаасаа нүүдэлчд гээд бид нар мэдээд байгаа. Гэхдээ нүүдэлчд гээд ярихаар заавал 4 улирлаар нүүдгийн болов гэл одоо олон асуулт гарч ирнэ. Гэтэл оюунаараа нүүжсэн байх нь байна. Оюун санаагаараа нүүжсэн байх нь байна гэдгийг ингээд нутагшуулаад байгаа дотор нь байгаа эрдмийг одоо бид нар ингээд хүүхдүүдэд ойлгуулах гэдэг нь хаяа ингээд бодохоор харамсмаар ч юм шиг. Тэгээд нэг талдаа жоохон харамсмааргүй. Гэхдээ нөгөө талдаа түүнийг ингээд хүн бүр өөрийнхөө орон зайгаар ингэж мэдрүүлэх гээд хичээж байгаа нэг бас их гайхалтай он цаг байгаад байна л да. Тэрний нэг нь та байна. Тэгээд энэ сайхан үйл ажиллагааг та ямар байгууллагатай хамтарч хийж байгаа вэ? Эсвэл та яг санаачлаад ганцаараа энэ зүйлийг зохион байгуулад явж гэнэ үү? Энэ тухайгаа яриад. За тэгээд энэ нүүдлийн аялал зургийн тухай бол миний нэг санаачлал гаргаад ижнэ. Би чинь сая Монгол сүүлийн 10 жил нэг Монгол нэг суурин байгаагүй. 10 гаруй жил гадаадын орнуудаар байсан. За тэгж бод сая өнгөрсөн 11 сард Монголд ирээд
Тэгээс энэ өнгөрсөн 4 сард юу байсан юм. Хэвлэлийн багвар хийсэн. Улаанбаатарт. Тэгээ тэрэн дээр юу гэж ярьсан бэ гэхээр энэ Монгол хүмүүсийг одоо сэтгэлийн хүчтэй бас сэтгэлийн тэнхээтэй байх энэ юмыг төрийн бодлогын хэмжээнд авч үзээч. Одоо төрийн байгууллага бүх шатны байгууллага хүүхдүүдийг багаас нь боловсролын системд дээр оруулъя. Тэгээ Монгол хүн болгоно сэтгэлийн хүчтэй болъё. Энэ дээр одоо ажиллая гэдэг нэг юмыг санаачлага гаргаад Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын дарга, ерөнхий сайд, улсын хурлын гишүүдгээд нийт Монголын ард түмэнд хандсан тэний уриалга гаргасч хэвлэлийн багвар хийсэн. Тэгээд тэрний хийснийхэн дараагаар би Говьалтай аймагт ирж үлдэм бэлтгэл сургуультай хийгээд энд энэ Говьалтай аймгийн одоо иргэд Говьалтай аймгийн одоо нэг 9 боловсон гэдэг аймгийн төв байна. Говьалтай аймгийн төв дээр Алтай хот гэдэг эндийн засаг дарга гэдэг энэ хүмүүс сайхан хүлээж аваад тэгээд яг энэ тухайгаа би юунд Говьалтай аймагт 10 цуврал яриа лекц хийсэн. Байгууллагуудаар ороод энэ одоо манай эзэн бог Чингис хааны хэлснэг үг гэдэг юм да. Биеийн бөхөөр нэгийг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ гэж. Тэгэхээр тэр сэтгэлийг нь бүх болгодог, сэтгэлийг нь хүчтэй болгодог тэр юмыг л хий гэдэг тийм. Тэгэхээр тэр сэтгэлийн булчин хөгжүүлэх гэдэг. Тэгэхээр яг энэ юмыг л одоо Монгол хүн болгон хийгээчээл гэдэг юмыг энэ Монголд орхигдчиход байгаа юм байхгүй одоо энэ чинь Монгол улсад альч боловсролын систем хаач энэ байхгүй байна. Тэгэхээр энэ юмыг хиймээр байна гэдгийг л уриалга гаргаад тэгээ 9 боловсон засаг дарганы хамгаалалт газрээс бас дэмжиж аймагта байгууллагуудаар яриа лекц хийлгээд за тэгээ 9 боловсон иргэд бас дэмжиж таны санаачлагыг дэмжиж байна. Одоо бид нар яах вэ? За тэгвэл одоо танай сумд аймаг дээр аймгийн төвөөс юм алхалт хийя, юм гүйцэл хийнэ гэдэг. Тэгээ би одоо гүйж тэгээ намайг энэ 9 боловсон хүмүүс бас одоо 9 болог гэдэг нь аймгийн төв байхгүй Говьалтай аймгийн төв л Алтай хот. Тэгээ энэ иргэд бас хүмүүстэй танилцаад надтай хамт гүйсэн. Би ч өдрөө болгон гүйж бэлтгэлээ хийжсэн. Тэгээ эдгээр бас дагаж гүйгээд алхаад хажууд хамт явцгаагаад тэгээ өөрсдөө ч биеэрээ бас тэр өөргөө ялан дийлэх юм хүмүүс өөрсдөө хийж байна. За тэгээд энэ хүүхдүүдтэй ч гэсэн ингээ хийе гэхийг хүмүүс бас их сайхан дэмжиж хүлээж аваа. Тэгээ энэ юмыг одоо Говьалтай аймагт эхэлж байгаа. Тэгээд Говьалтай аймагт бас манай ажлын аппарат гэх юм уу баг команд бас хүмүүс нийлээд энд одоо тэмдгэрийн бус байгууллагад ажиллаж байгаа. Тэгээ яг энэ ажил маань одоо ер нь сэтгэлийн булчингаа хөгжүүлэх гэдэг нэг үндэсний хөдөлгөөн болж байгаа юм л да. Ер нь Монгол оронд яарал хэрэгжүүлэх нэг юм байдаг. Тэгээ энэ юм одоо Говьалтай аймагаас эхэлж байна. Тэгээ ер нь цаашдаа бүх аймагт хийгдэнэ. За мөн одоо гадаадд байдаг монголчууд маань ч гэсэн тэр сэтгэлийн булчингаа хөгжүүлэх тэр чиглэлийнхээ бас энэ өөрсдөө тухайн улс орондоо хийж болно шүү дээ. Тэнд амьдардаг монголчууд ч гэсэн одоо за би бол тэгээ одоо Америкт эдэнчл боллоо. Тэгээд одоо бас Европ руу ч юм ингээл тэмцээн уралдаанд явсан л да. Тэгээд явсан газраа бас хүмүүстэй уулзаад энэ тухайн орон нутагт нь тухайн байгаа газарт нь юу яах юм. Одоо нутагшуулаад энэ юм ингээд хийж болно. Тэгээ Монгол хүн гэдэг чинь бол заавал одоо нэг Монгол нутагтаа ирж нэг байхтаа биш хаач байсан. Энэ дэлхий ч өөрөө Монгол хүний их орон байхгүй. Тэгэхээр өөр улс төр Америк байна уу, Европ байна уу? Альч улс байсан. Тэр чинь энэ газар гэдэг одоо таны наад сууж байгаа байшин газар чинь ингээд тасралт гүргэлжилсээр бол энэ Монголдөө ирж байгаа шүү дээ. Энэ тадээш харж тэнгэр чинь миний дээр байгаа тэнгэр хэр чинь тасралт нэг л юм байгаа шүү дээ. Тэгэхээр энд нэг тэр нэг жалга давны үзэл гаргадаг шиг тийм байж болохгүй байхгүй. Бид нар энэ дэлхий гэдэг чинь өөрөө бидний их орон гэр. Тэгэхээр тэндэл одоо байгаа газартаа өөрхий их орон шиг байх боломж байгаа юм л да. Их дэлхий чинь өөрөө. Тэгэхээр тэр энэ дэлхий өөрөө бидний гэр штэ их орон штэ энэ дэлхийн бөмбөрцөгчин гэдэг шиг тэгж хардаг, тэгж сэтгэнэ гэдэг чинь бас хэцүүлтэй хүнд. Тийм амар боохгүй штэ тий. Нөгөө өмснөт угаас ус минь тэрс нутаг минь гэдэл бодоод байж тэр чинь тэгээ нөгөө оюун бодч нэмийг ингээд нэг салгадаг өмчлөдөг сэтгэл штэ. Миний л ээж минь, миний л аав минь гэл ингээд нэг өмчлөдөг сэтгэл байгаад байдаг. Миний л Монгол тэгээ яг дэлхийг ингээд бүтнээр нь их орно энэ хүн төрлөختөн гэдэг чинь бүтнээр нь ингээд нэг багтаагаад явдаг зүрх сэтгэл чинь уг нь бол Монгол хүн тийм л зүрх сэтгэлтэй байсан байгаа л да. Харин тийм яг үнэ. Сэргийхийн тулд тэгж бодож сэтгэдэг болохын тулд тэр чинь
зүгээр нэг амаараа хэлчих биш. Жинхнээсээ дотроос нь зүрх сэтгэлээсээ тэгж бодож сэтгэдэг болгохын тулд хүн тэр дотоодын сэтгэлийн булчин хөгцөл байх хэрэгтэй байхгүй. Тэгжлээс тэр хүн тийм бодож сэтгэж чадна. Бусдаар бол хэлэхгүй. Харин тийм. Тэгээд энэ юмыг бол тийм. Инх тайванч одоо одоогийнхоор бол юу гэмдэ инх тайванч үзлийг дэлхийн нийтэд одоо тунхаглаж харуулсан одоо бидний өгдөөдсөн өндөр хаан маань байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний тэр цусаар генээр за одоо жоохон явцсан хүн шиг ярих юм бол Монгол хүнд яг тэр та бүхэн яриад байгаа язгуур гүн ухаанууд нь бол өөрсдөд маань байгаад байгаа юм. Тэгээд түүнийг одоо даанчиг хөгжлийн энэ их урсгал дунд жоохон саармагжаад манантаад зэрэглээтэд байгаа боловч ингээд зүгээр ажиглажээ байх нэ. Таны түрүүний хэлдгээр эмээ нэг цэв цэвэр цагаан тархин дээр нь бичсэн штэ гэдэг шиг хэрвээ тэр насыг нь алдахгүйгээр бичиж чадах юм бол бидний яриад байгаа тэр сайхан ирээдүй бүх зүйлийг дэлхий шиг хардаг хайр инрэл бүхэд болгонд хүн бүхэнд ер нь байгаад байгаамаа. Гэвч хин давж чигөөд яагаад явах уу гэдэг зам нь байгаа газартаа жоохон өөр байгаад байх шиг байгаа юм. Гэдэг дээр бол таны саяны хэлсэн зүйл их зангидагдаад байна. Тэгэхээр боловсрол соёл өв уламжлал гэсэн энэ нэг гурван зүйлийг холбохоор гурвалжин үүсчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр та одоо ингээд дэлхийн олон орноор гүүгээд явж байхад таныг Бямбагийн бодож ав штэ гэхгүй. Энэ нэг монгол хүн гүйж байна л гэл таны нэрний өмнө бол овгийн өмнө бол Монгол гэдэг энэ нэг гайхамшигтай 6 авиабл ингээд яваад байгаа. Тэгэхээр танаас олон сурвалжлагчид асууж ирсэн байх. Та энэ их хүч чадал хаанаас гардаг вэ? Энэ тэрэ гэл зөндөө олон янзаар. Гэтэл танд тэр дунд ондоошл гэдэг зүйл заавал ингэж орж ирдэг байх. Та тэр олон хүмүүс танаас асууж байхад би Монгол штэ гэж хариулах уу эсвэл юу гэж хариулдаг байсан бэ? Таны хариулж байгаа хариултаас Монгол хүн юм байна. Энэ бол бусад хүмүүсээс үнэхээр ондоо юм байна гэдгийг та хариулж байгаа хариултаараа ингэж мөр болгож үлдээдэг байсан болоо гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр танаас олон сурвалжлагч нар асууж ирсэн баг. Тэгэхээр тэр хариултаа та ондоошлоо хэрхэн илэрхийлж ирсэн бэ? Яг ер нь бол ийм л юм байна. Одоо гүйгээд ингээд авраг болж байгаа нөрөө би ч одоо ингээд 22 удаа авраг болчихлоо шүү дээ тэмцээнд. Тэгэд олон тэмцээнд орсон. Тэр би ч одоо 2 дугаар байранд орсон ч юм уу 3 дугаар байранд орсон тэмцээнээ бол ярихгүй байгаа шүү дээ. Зүгээр зөвхөн 1-р байруудаа ярихтал 22 болж байгаа байхгүй. Тэгээ ингээд тэгэхээр дандаа олон улсын тэмцээн Монгол биш дандаа гадаадын орнууд. Тэгэхэд энэ тэмцээнд ингээд ороод ингээд тэр авраг болж байхад нөгөө юу гэмдэ би юу ч ярихгүй байж болно. Зүгээр одоо нэг ч үг хэлэхгүй, ярьцлагч өгөхгүй байсан ч гэсэн миний нэг амжилт чи хэлж байгаа байхгүй. Энэ километр нь хэлээд байхгүй. Ингиж километр хол гүйх ингэж авраг болж чадж гин гэж энэ хинбэ Монгол хүн 1-р өнд орсон Монгол хүн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүн гэдэг чинь хүчтэй юм байна, мундаг юм байна. Нөгөө Чингисийн удам, Чингис хаан ч гэдэг юм ингээд янз бүрээр хэлдэг хүмүүс. Чи нөгөө Чингис хаан тэргээл янз бүрээр хэлнэ шүү дээ. Тэ Монголиа гэл Монголиа хэрол гэн нөгөө дайчин warrior гэл ингээд хэлнэ янз бүрээр хэлдэг байхгүй. Монгол дай. Тэгээ янз бүрээр бичнэ өөрсдөө. Тэр би ч юу ч яриаг байх зүгээр гүйж байхад миний тэр километр амжилтууд яриад байгаа байхгүй. Одоо би ингээд 6 хоног гүйгээл авраг болонгууд жишээл Аризона мужид авраг болонгууд тэр Аризона мужийн юун дээр ингээд биччихлээ. Аризоныг монголчууд эзэллээ гэж бичигдэх ч юм уу тий. Тэгэл одоо зүгээр Америкт гүйж байх чил нэг Нью-Йоркийн сургуулийн тэр багш нар ч юм ингээл доктор нөхөр тэгжлээ. Чи бол авраг болох нь тодорхой л гээл тэгэл гүйж ах дундаж штэ. Тэгэл яагаад гэвэл чиний цусаар Чингисийн цус урсж байгаа штэ. Чингис хаан бол энэ дэлхийн хамгийн баатарлаг эр хүн байсан. Чи бол авраг болох нь тодорхой штэ л гэж байгаа байхгүй. Тэр удамшлэр тэр чинь бүр Антон юуны багш байгаа байхгүй доктор нөхөр байхгүй Нью-Йоркийн сургууль. Тэгээд тэр тэмцээн дээр ирсэн цуг тэнд байж байгаа. Тэгэл тэр нөхөр одоо яа тийм тэгэл өөр тамирчид байж л тэгээд эдгэр чадахгүй чи чадна л гэдэг байгаа байхгүй. Тэр 10 хоногийн гүйлтч тэгээд 5 хоногт. Яагаад гэвэл чиний цусаар Чингисийн цус. Чингис хаан бол энэ дэлхийд тэр яг бодиттой амьдэрчсэн хамгийн баатарлаг эр хүн. Манай Америк эднэр чадахгүй байж Нью-Йоркт болж байгаа тэмцээн байхгүй. Тэгээд Нью-Йоркийн эрхлэн өшөө гэдэг энд байгаа. Манай Америкт Нью-Йоркт эрхлэн өшөө гэж байдیں۔ Тэгээд эрхлэн өшөө нь түүхэнд бодиттой амьдэрч байсан хүн биш. Энэ зүгээр л бэлэг тэмдгийн тийм өшөө. Бодиттой түүхэн тэр эрхлэн өшөө гэдэг чинь хүн байгаагүй юм л да. Чингис хаан бол харин бодиттой амьдэрч байсан дэлхийн хамгийн баатарлаг эр. Чиний одоо удамшил гээ
чиний цусаар тэр хүний цус юм урсч байгаа учраас чи бол авраг болж чадна уу гэл тэр чи бүр одоо зүгээр хүмүүс чинь тэр Нью-Йоркийн сургуулийн багш магч юм бол хүмүүсийн тэр одоо мориор бол хурдан мордий чи одоо юу яах нь шүү дээ. Одоо хөлийн тавилт гიშгэлгээ уяа сойргыг бол харна шүү дээ. Одоо хоол унд гэж тэ уяа сойрго нь хэр байна гэ тэр мордийг бол шинждэг шиг хүнийг тэг шинжиж явахгүй. Тэг шинжиж даахад сүлдээ одоо хамгийн эцсийн шинжээ нь бол тэр удам судар ярьж шүү дээ. Одоо удамшил ярьж шүү дээ. Ген. Тэгэхээр чамд тэр хүний ген байгаа учраас энэ л шаачих юм байна гэж наваад хэлж байгаа. За энд бол авраг болох юм байна. Яг энэ бол хийх юм байна. Туснаар бол эдгээр чадах. Яг энд ген байна. Одоо тэр нэг уяа сойрго морины тэр янз бүрийн туслагч гэдэг юм хоолунд витамин юу ч үед янз янзын бол ингээд пүүз ч юм уу юу ч үед ингээд бэлтгэл сургууль хийсэн байдал ч гэдэг юм уу одоо хүн авраг болгоход олон юмнаас шалтгаална шүү дээ. Олон нөхцөл байдал байгаа. Тэгээ тэр болгоны чинь мэдээж харж байгаа тэд нар чинь нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа юм чи. А тэгэнгүүтэл тэр нүдэнд харагдаж гарт баригдах нэг юм бол тэр удамшил ген гэдэг нэг юм байж тас нэг тий. Одоо нэг яс цус дамждаг яадаг гэдэг шиг. Тэгээ тэрийг харахаар чинь өө энэ бол чадна гэж байгаа. Одоо хамгийн өндөр одоо тэр ген удамшлаараа бол хамгийн өндөр магадлалтай нь бий л байгаа байхгүй юу. Тэгээ тэр чинь тэд нар өөрсдөө яриад байгаа байхгүй юу. Тэгээ би бол тэнд би Монгол хүн учраас ч гэдэм үү би тийм хэлэх ямар шаардлага өөрсдөө тэд нар чинь дүгнээд олоо судлаад харчиж байгаа байхгүй. Тэгээд надад хэлж байгаа ш бүр би хэлэх биш надад хэлээд байгаа. Чи болж чадах юм байна. Яагаад гэвэл чамд тэр ген байна. Чиний цусанд байна л гэдэг юм чи. Яа бас л нэр гоё юм а тий. Амжилт гэдэг заавал хоолоогоороо дамжуулж үг аваа гаргахгүйгээр хийж байгаа үйлдэл таны өмнөөс бидний өмнөөс ярьчин гэж бодохоор янзын гоё шээс. Тийм. Тэгээд одоо тэгэд би хэлдэг байхгүй. Би ч нэг анх гүйж ирчээд манай нэг эрдэмтэд хэлчихсэн юм. За чиний над амжилтыг чинь нууцвал гоё шүү гэж хэлсэн байхгүй. Би тэгэд яагаад гоё бит юм болоо гэж асуулаа. Тэгсэн чинь говь бол юу юм? Эрсдэс уур амьсгалтай шүү дээ. Тэр говийн. Говь уур амьсгалж эрсдэс уур амьсгалтай. За тэгээд одоо говьд чинь бол нэгч бороо ороогүй байхад тэр бөөс бодрог нь цэцгэлж яадаг, ургаж яадаг. За говийн тэмээ бол өчнөө хоног усгүй өвжил байдаг. За тэр говь чинь шороогоор нүдэл их халдтай, хүйтэнч байдаг гэдэг эрсдэс уур амьсгалтай л да. Тэгээд хүн амьдрах нэг таатай биш л гэж байгаа. Тэгээд тэр чинь социализмын үед бол нөгөө хүмүүсийг цөллөгөнд идэр явуулдаг гэсэн газар байхгүй. Тэр үед нөгөө нутаг заа цөллөгөнд явуулна. Социализмын эсрэг бүлэгтүүд. Тийм л газар. Тэгэхээр тэр газар чинь төрж өснө чинь тийм таатай сайхан газар биш. Ямар ч нэг үг байдаг байхгүй. Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн дээр гэж байгаа шүү дээ. Тэр чинь тийм л газар байгаа. Тэр тийм газар биш төрж өслөө л дөө. Тэгээд тэнд шороо угуулсан салхисөрч гүйхсгээл цасан шуурганд ч гүйж бэлтгэлээ хийдэг л байлаа. Бага насндаа гүйдэг л байсан. За тэгээд тэр эрсдэс уур амьсгалтай тэр халуун шүүдэн төрсөн тэр нэг хөдөө амьдрал ах вэ тэнд одоо өс төрөх тэр тэнд тэгээ гүйж хараад бэлтгэл тэр амьдрах нь өөрөө говийн ургамал ногоон ч гэсэн малан ч гэсэн одоо нөгөө байгаль цаг уурдаа дасан зохицсон байдаг. Тэр хэцүү бэрхшээлийг даван туулах чадвартай байна. Тэр ургамал ногоон амьтан нь яг түүнтэй адилхан хүний ч гэсэн байгалийн нэг төрлийн амьтан баг хүн гэдэг чинь. Тэгээ хүний ч гэсэн яг тэр ямар нэгэн одоо бэрхшээлийг туулна даван туулах чадварнаас хүнд бас байгаа суудсан байхгүй. Ургамал ногоон амьтантайгаа адилхан хүн ч гэсэн тийм болсон байдаг. Тэгэхээр чиний амжилтын бас гоё үгээ тэр эрдэмтэд хэлжсэн. Яг үнэхээр үнэн л юм билээ л дээ. Би чинь тухайн үед бол нэг анзаарахгүй яхахгүй байдгийг гэсэн чинь тэгэл над бол тэгээд тайлбарлаад өгч байгаа юм л да. За говь чи ийм штэ гэл. Тэгэхээр би нэр бага насаа уусан чи нэр тийм л юм биш штэ гэл. Тэгээ бодогдчих. Таанаас нь бүр ингээд бэлтгэгдсэн юм шиг те төрсэн газар нь тэгээд ерөөсөө өссөн орчин тэгээд ингээд замнал эргээл та түүхээ өөрийнхөө түүхийн хооц ихсөхөөр тэгээд одоо хэлж штэ те нэрээ тийм байсан байх шүү би ч нэрээ угалзарч тэр сатгалж байсан тэр сайхан тавд ингээд гүйж исэн гэд тэр хүнийг ингээд заримдаа олон хүнтэй яриад ингээд түүхээр нь өөрийнх нь энэ сайхан нандин түүхээр ингээд явж байхад уул бохоо оройтой учрах бохоо ерөөлтэй гэж үнэн юм да гэдэг ингээд бодогдоо. Тэгээд тэр нэг хувь заяа гэдэг зүйл хүн бүхэнд байна шүү тийм ээ. Тэр их сайхан хувь заяаг чухам одоо ингээд ойлгоод нандинаад таны эдгээр бэрхшээл зовлонг нь ойлгоод хайрлаад явах юм бол хүн өөрийгөө бүтээд юм байна гэдгийг олон хүнтэй ярьж цогтаад ухаарад л байна да. Тэрний нэг нь та байлаа. Тэгээд энэ юун дээр бол
одоо тэр байгалийн говийн тэр юм ч гэсэн тэр ингээл олон л хүчин зүйлээд говь төрж өссөн. Эсвэл яг л нөгөө бүх юм 9 шидэн бүрднэ гэдэг шиг л говь нутаг төрлөө имиж тийм үг хэллээ. Тэгээд ингээ яагаад байхгүй тий. Тэгээд энэ олон өдрийн гүйлт гэдэг бол бас илүү их нөгөө хүн өөрийгөө ялан дийлэх боломжтой олгодог юм байна л. Бос спортыг бодвол ер нь хүүхдүүдийг одоо багаас нь тэр хатуужилтаа болгоход ямар нэг спортоор хичээлүүлэх хэрэгтэй хүмүүс хүүхдүүдэд. Одоо гадаадд байна, Монголд байна тий. Спортууд бас хүнийг жоох хүчтэй болгож өгдөг нэг. Хоёрдугаар бас нэг том хүсэл мөрөөдөлтэй болгох тэр юмнууд ингээ жоон чиглүүлээд ер нь бол одоо манай нэг үеэлдүү өдөр үеийн даад Улаанбаатарт их л ядуу өссөн тэгэл хэцүү. Тэгсэн хэрнээ одоо маш одоогийн хувьд санхүү эдийн засгийн хувьд одоо хичнээн тэр хүн төрөхтэй баян болсон. Тэр нөө хүнд бас нэг амьдрах ухаан гэж нэг өөр юм байна. Одоо юу гэдэг манай тэр нэг дүү бол барс захтаар ингээл ачаа болгох юм уу маш л хэцүү өссөн дөө. Нөө тэрийг төрнөгдөг шиг л одоо тэр маш их хэцүү хар бар ажил хийж өсөхгүй одоо гудамжинд л өсч байгаа шүү дээ. Тэгэл тэгсээр нэ одоо бол ичнээ тэр хүн төрөхтэй тэр мундаг сайхан амьдэрч шүү дээ. Тэрнээс ч одоо мөнгө зээлж байгаа хүмүүс нь нөгөө эдийн засгийн ухааны доктор, бизнесийн удирдлагын доктор өөр ингээл гадаад дотоод доктор хамгаалсан хүмүүс ч тэрнээс мөнгө гуйдсан шүү дээ. Тэгэхээр чи нөгөө одоо юу гэдэг хэрхэн баяжих вэ? Хэрхэн мөнгөтэй болох бизнесийн удирдлагын сургалт явуулдаг хүмүүс ч гэсэн тэрнээс чи ядуулна шүү дээ мөнгөөрөө. Чи одоо хэрхэн бизнес мөнгөний сургалт явуулдаг гэхээр тэр нэг шиг бизнесийн ном уншаагүй, нэг шиг аюу 10 дугаар анги төгсөөгүй тийм нэг их сургууль төгсөөгүй тийм хүнээс л одоо эдийн засаг санхүү мөнгөний үед ядуу байж байгаа. Тэр чинь нэг танил татаас ах トゥ садан байхгүй нэ. Тэр амьдралаас тэр нэг гудамжнаас тэр нэг одоо юу гэдэг хэцүү бэрхшээлтэй тэр амьдрал нь өөрөө тэр хүнд хичээл болсон. Харин амьдрал өөрөө их сургууль гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс гэж ярьдаг шүү дээ Монгол хүмүүс. За бид одоо онцгой төрсэн хүмүүсээ тэнгэр заяатай өстой дэлхийг их тайван амар амгалан тогтоох гэж ирсэн өстой дэлхийг монголчууд авч байгаа нь тэргээл их ярьцгааж байгаа хүмүүс үл тэгэхээр үгүй тэгэж ярих нь зөв. Тэгэхээр тэр зүгээр яриад суудаг юм бас биш байгаа юм чи. Зүгээр яриад суухаас шиш бодиттой үйл хэрэг харуулах хэрэгтэй байхгүй бодиттой үйлдэлийг үзүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр юу гэхээр тэр үйлдэл нь яаж харагдаж байна гэхээр одоо орчин үед бол эн чинь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх дэлхийд хүчтэй байх хэрэгтэй. Тэр нь одоо ямар ч салбарт байдیں۔ Тэгээ тухайн хүн одоо жишээлбэл Монголд тэр оюун ухааны академи хүүхдүүд ч юм уу ой тогтоолт гэдэг айгүй мундаг дандаа гадаадд олон улс дэлхийн аврагт алтан медаль авдаг. За түүнтэй адилхан ингээ хүн нэг чаддаг мэддэг хоббитой сонирхолтой нэг юм байгаа ш хүн юу хийдیں۔ Тэр ой тогтоолт байд юм уу, бокс байд юм уу, жуудаа нөгөө сумбо спорт ямар нэгэн гүйлт юм уу, юу ч байд тийм. Ямар нэгэн спорт байд юм уу. Эсвэл одоо урлаг байд юм уу, дуулд юм уу, бүжгэлд юм уу, яадаг ч байд. За эсвэл бизнес байд юм уу, улс төр байд юм уу. Тэгээ манай улс төрч гэдэг юм уу, бизнесмэнүүд одоо их л мундаг хүмүүс гээд тэгвэл тэр бизнесээр дэлхийн хэмжээний бизнесмен болол доо. Дэлхийн хэмжээнд хүчтэй бизнесмен, дэлхийн хэмжээний тэр хүнд болчих. Тэр ямар компани DMC одоо юу гэдэг тэр компани захирлууд нь дэлхийн хэмжээний бизнесмен болчих тэр хүнд. Тэгвэл одоо нэг жижигхэн Монгол улсын чинь босгоод аваа явчих амархан шүү дээ. Тэр дэлхийн хэмжээний нэг тэр хүнд байх тийм. Тэгээ тийм мундаг бизнесмен хүмүүсийн бол одоо 100-ны манлай бизнесмэдийн ямар 100-ны манлай улс төрч гэж цоогоод байдаг. Тэр 100-ны манлай улс төрчин бол тэр дэлхийн хэмжээнд хүчтэй улс төрч байл та. Дэлхийд одоо Нобелийн шагналынхтай юм уу яад одоо дэлхийн хэмжээний тийм улс төрч тийм биш үү тэгэл дэлхийн хэмжээнд үнэлэгдэх тийм төвшөнд л байх хэрэгтэй байна. Тийм хүчтэй байх хэрэгтэй байна л да. Тийм хүчтэй байж чадах гээд тэр нөгөө агуу Монгол хүн биш, шингэр зайд Монгол биш байхгүй. Тэгээ тэр юм хэрэгжилж гаргаж чадахгүй л байна гэсэн үг. Нөгөө гойгийн удамшил тэр юм чинь даглаад энэ нэг дөрвөн уулын дунд байгаад байдаг. Түүндээ нэг Монголын газар нутаг дээрэл мундаг гэчээд Монголын газараа хүчгүй сул дорой ямар ч үн цэнэгүй юм байж болохгүй. Тэгээд ямар ч хүчингүй дэлхийд одоо энэ Монголын боловсролын систем их сургуулийн дэвчээр гадагшаа гарахаараа хүчгүй болчиход идэг штэ. Хүчингүй одоо дахин хэрэгтэй болчдөг. Монголын дипломоор Америкт ч юм үйлчлэхгүй болчдөг. Тэгэхээр тэр шиг байж болохгүй байхгүй да. Харин тийм ээ.
Одоо ч бас нэг үе бодоход нөгөө цаг нь за тэгээд хэл ус Төмөр боловсрол бүх зүйлээрээ бас тэр боломж нь өмнөхөө бодоход бас нээлттэй болж байгаа юм болов. Одоо энэ цаг үе нь бас ингээд нөгөө дэлгэмлэр сэтгэх, дэлхийд гарах гэдэг ингээд олон салаа салбараар хүмүүс гарах боломж нь эндэр нь бэлэн болж байгаа болохоор бас их таатай цаг үе юм да. Одооны цаг үе чинь яг хүн олон талаар нь шүүмжлээд байгаа. Гэхдээ ч бас юм давуутай одоо ашиглаж хэрэглэж боломжуудаа хэрвээ бид нар харж чадах юм бол боломжууд их байна гэж хараад байгаа. Түүний нэг нь одоо энэ хэлийн чандад өсөж байгаа асар олон хойч ирээдүйн үрс маань байж гин, үр хүүхдүүд маань байж гин. Тэд нарыг тэр таны хэлж байгаагаар өрсөлдөх боломжтой тавцангуудад нь гаргаад тавьчих юм бол бас нэлээ холч явах шинжтэй. Тийм боломжууд бас бүхэл дэлхийн нийтээр харагдаж байна да. 22 удаагийн авраг 1-2 дугаар байранд орсон тухайгаа ярихгүй зөвхөн нэгд орсон тэр хичээл зүтгэл хөлөс хөдөлмөр илүүдэл жин илүүдэл зан арин шиг илүүдэл бүхнээсээ садаад өөрийгөө ялна гэдэг бол яг тэр тухайн хүнээс маш их хүч хөдөлмөр хөлс зардаг нь бол одоо бид нар ингээ гаднаас нь хараад бол ойлгомжтой. Гэвчиг яг өөрөө хичээж зүтгэж байгаа хүний хувьд бол тэр чинь маш хүнд даваа байгаа ш. Та бүр ингээд тэр олон бэлтгэл сургуулалт хийгээд гээ явж хахад ёо болчи энэ би ер нь амд биш заяа ш гэдгсэн үү. Тэгэж бодож бүр ингээд өөрийн ирэхгүй шантарч исэн үе байгаа юу. Одоо ингээд хүмүүс сайн сайхан зүйлээ яриад ахаар алдаа гэдэг юм уу, алдас гэдэг юм уу, эндэгдлээ яриад яривал бас их хүмүүст зүгээр юм болов уу гэж бодсон. Алдааны талыг ер нь хүн ингээд орхичод идэг юм байна л да. Тэгэхээр одоо та шантарч исэн бүр үнэхээр их шантарч исэн үеэд орсвол одоо хамгийн үнэхээр шантарсан үйл тэр гүйлтийн тэмцээн дээр. Тэгээд тэр үнэхээр юм бол одоо хамгийн яг ер нь бол олон өдрийн гүйлтийн тэмцээн яг энэ зам дээр гэх юм уу одоо 6 хоногийн гүйлт 10 хоногийн гүйлт тэр 10 хоногийн турш гүйж явах үедээ юм уу тэр нэг одоо шантрах зовох юм их юм үздэг л дээ. Тэгээд одоо хамгийн хүчтэй шантрах зовлох юм гэвэл тэр юу л юм да. 2017 онд Нью-Йорк хотод 10 өдрийн гүйлтэнд гүйж бод анх удаа авраг болсон. Тэр яг бол одоо хамгийн хүчтэй юм байсан тэнд явагдсан. Тэр яаж явагдсан бэ гэхээр өмнө нь яг 14, 15, 16 онд бичээд олон өдрийн гүйлтэнд гүйж хөөс юм а. Ер нь хамгийн 14 онд гүйсэн. Тэгэл авраг болж чадаагүй. Гэхдээ бол өөрийгөө ялагч болоод ер нь Аз хүн анх өөрийгөө ялагч болж байгаа юм л да. Тэгэл диплом цом өдрийг аваад нэг өөрийгөө ялагч гэдэг юм аваад тэгээд юу яажсан 5 дугаар байранд ороод тэгэл өөрийгөө ялагч болоод чинь Wall Street Journal гэдэг одоо дэлхийн номер 1 сэтгүүл байна. Wall Street Journal. Тэрэн дээр миний зураг гараад Монголын талбай барьсан. Анх удаа одоо тэмцээнд орж байгаа. Тэгээл ер нь анх удаа орохдоо журналд гараад уриал тэр нэг тийм сайхан бас нэг одоо анх удаа тэмцээнд ороод Wall Street Journal дээр гарлаа. Тэгээл өөрийгөө ялагч болоод ингээд явхад бас урамтай байсан л. Тэгэл дараа дээр нь гүү хийдэг урам ороод. За тэгэл 15 онд 16 онд тэр авраг болж чадаагүй. Яг авраг болох санаатай байсан ирнэ. Санаа бовч сачиг үрдэггүй. Тэгээ 15 16 он чадахгүй. Гэхдээ бол тэнд бол өөрийгөө ялах гал нилээл тэмцэл явагдаж байгаа ш. Бэлтгэл сургуультыг хийж тэмцэл явагдаж байгаа. Яг тэмцээнд ирж яг л юм болж байгаа. Тэр шиг энэ тэмцээнд орох чинь ерөнхийдөө дайн байлдад орохтой л адилхан байхгүй. Зүрэлж хэлэхэд бол одоо бидний өвгд эзнэр аян дайнд 13 дугаар зуунд тэр сэлэл дайнд морин дээр сэлэн мэргүүлэл дайнд явж байгаа тэл адилхан тийм тулаан л явагдаж байгаа шүү дээ. Цэвэр сэтгэл зүйл юм явагдаж байгаа юм чинь өчтөе хөлөөрөө гүйж байна. За тэгээд тэнд 17 онд анх удаа 1-р байранд орлоо. Тэгээд 17 онд 1-р байранд орохдоо бол эхний өдөр гэл ерөнгүүгээд өгөөж хатал ер нь эхний шөнийн эхний 12 цагийн байдлаар нэг рүү орсон. Тэгэл байнга л нэгтэл явсан да ер. Тэгтээ хойдлын 2 дахь хүн бол их ойрхон яваад байсан. Тэгээд тэнд бол байдгаал хийсэлдээ ер нь их л зүтгэсэн. Тэгээд 2 дахь хүн ер нь ойртчихгоо чих гэж зүгтаагаад гэдэг. Тэгээд стамина тамцаа л доо. Тэгээд
яс янгинаад хэвлэн унтчих чадахгүй байсан гэдэг нэг ажил юм болд. Тэгээд алхаж гიშгэж чадахгүй, явж чадахгүй, гүйж чадахгүй юм болж. Зүгээр суу гисэн ч ясаа өгдөөд суулгахгүй байна. Байнгын өгдөөс тэр чинь алхсан суусан чивсэн ч өгдөн. Унтыг ясаа ингэ унтуулах ч өгдөг. Тийм хажим янз юм болдог байхгүй. Их л хэцүү байсан. Тэгээд тэр хэцүү байдлыг уулах нь өөрөө одоо монголч хүмүүс нэг үйл өөрийн тухай ярьдаг ч хүн муу үйл өөрийг бас үүрчл бардаг. Тэр одоо ямар нэг арын хаалгаар бол одоо тэгээл нэг алтаар цудаг ч юм уу яадаг чинь тэгээд тэр үйл өөрийг барчдаг юм болдог. Тэгээд яалт ч тэр үнэлэлтэй тэр үйл өөрийг болдог. Тэрний зовлон туулж байгаа тэр юм ч бас нэг төрлийн үйл өөр барах юм явагдчих. Өөрөө үүлийнхээ одоо хэн нэг хүчээр намайг чи ямар гүйд энд заавал авраг бол гэж хэн нэг нам хүчээр тулгаагүй шүү. Өөрөө сайн дураар л гүйж байгаа шүү дээ. Тэгээд тэр өөрийг шатах барах юм бас тэнд явагдаад байгаа. Нэг хоёрдугаар тэр нэг тэнд гүйж яхад юу байгаа даа. Тэнд тэр зовлон ингээд тэр өөрийн биеэрээ тэр зовлон туулаад явж явах нь өөрөө одоо тэр хүний нөгөө сэтгэлийн нөгөө хүчтэй болгодог, сэтгэлийн тэнхээтэй болгодог юм ч бас давхар явагдал гадаг нэг төрлийн ингээд харахад нэг тийм зовлон туулаад зовоод байгаа юм шиг хэрнээ талдаа нөгөө сэтгэлийн булчин хөгжиж идэх байхгүй. Одоо нэг хүн харахад бол нэг хүн харчаад хэлжсэн Америкт гүйж байна. Эний ч ямар гүйлтгэхтэй эний ч тамийн гүйлтгэж нэрлэмээр юм байна гэж байхгүй чи ингээд өдөр шөнө гүүгээд идэг тамлагдаж ямар хэцүү юм бэ чинь ингээд тэгээд нэгдүгээр өрөнд орохоор мөнгөн шиг байхгүй бас тэр цом медаль нэг тэгэхээр чи гүйчээд байсан ямар тэнэг мэдрэл муутай хүний хийд юм бэ гэж байгаа шүү дээ өдөөс ямар мэдрэл муутай сонир сонголт хийсэн юм бэ гэд тий. Тэр чинь тэгээ энд ингэж байгаа. Тэгээ би гүйж байхдаа шамар уу ирж байгаа. Тэгээ яг эхний чинь бас хүний тэр нэг эго байна. Одоо юу гэдэг нь эго ч нь бол одоо би мундаг баймаар байна. Би сайхан болох гэдэг нэг би үзлөө шүү дээ. Одоо тэр би баян болмоор байна. Би нэр төртөө болмоор байна. Би алдар гавьяатай болмоор би од болж гэлзмаар байна. Би одоо хөөрхөн найз охинтой болмоор байна. Би ааж ихтэй одоо ингээ тий их мөнгөтэй болмоор байна. Тэгээд гүйж явах үедээ бас тийм юм бодно шүү дээ. Нэг хүн надад байр өгөх юм байна. Машин бэлгэлэх юм байна. Байр бэлгэлэх юм байна. Мөнгөтэй болох юм. Би ч одоо нэр төртөө байна. Одоо Монгол улсын одоо гавьяа тамирчин гэдэг юм уу юу ч гэдэг тэгээд одоо медаль зүүх юм байна. Од болох юм байна. Олон найз охтодтой болох юм. Хөөрхөн охтод миний араас гүйх юм байна. Жолын зар бодно шүү дээ. Тэгээд тийм юм орж байгаа. Өстө нөгөөдөг чи бодоод нэг өдөр гүйчих шүү дээ тий. Байр машин мөнгө алдар нэр янз юм чи бодоод хэд хоног гүйчих нэг 3-4 хоног гүйчин хэд юм бодоод нэг өдөр нэг юм бодоод гүйгээд тахаар за тэгэнгүүт чинь сүүлдээ ингээд 5 дахь өдөр болж байгаа юм бүр өөх гэж шүү ядарч өөх гэж байгаа хүнд ч одоо юу хэрэгтэй байр хэрэггүй машин хэрэггүй хөөрхөн найз охин ч хэрэггүй өөх гэж байгаа хүнд юу хэрэгтэй юм бэ юу ч хэрэггүй за тэгээд маш хэцүү байдал орж байгаа 5 дахь өдөр. Тэгээд хэцүү байдал ороод ирэхэд надад нэг тийм бодол төрсөн. Ер нь нэг авраг болно гэдэг тэр нэг хүсэл мөрөөдөл бага юм байсан. Одоо бүр 10 жилийн хүүхэд байхдаа би гүйдэг байхдаа л би олон улсын тэмцээнд очиод авраг болж байсан. Гадаад оронд очиод авраг болох байсан гэдэг мөрөөдөл байсан. Багт бүр бага. Тэгээд тэр юм чинь биелэгдэх боломж байдаг. Тэгээд энэ авраг болъё гэдэг нь бас хүчтэй бодцсон байсан юм. Одоо нэг 70 ухамсарт ингээ хатуу суудсан. Би аврал болно гэдэг нэг тийм мөрөөдөл төрчин өвчтөе суудсан байлаа. За тэгэнгүүт яг би үнэхээр авраг болох боломжтой юм уу юм уу гэж өөрөөсөө асуусан шүү дээ. Тэгээ үнэхээр чадлаад байгаа юм уу? Тэгэнгүүт чинь Монгол чи гээл тэр чинь нэг дотор дуу хоолой өөрийн дотоод дуу хоолой бас хэлнэ шүү дээ. Хүнштэй чи шатаа шүү дээ. За тэгэнгүүт нөгөө бүр Нью-Йоркийн сургуулийн тэр Антом юуны судлалын том доктор профессор хүн хэлж шít. Чиний ген удамшил чи бол чаднаа л гэж байгаа шít. Чи бол бүр өгөг чи бол чадна чамаас өөр чадах юм байхгүй гэл ингээл.
бүр тэр том шинжлэх ухааны доктор тийм хүн нөлтөр хэлчихэж шүү дээ. Энэ удамш. Эмээгийн хэлсэн бурхны илчгээд гайхамшигтай үг байгаа. Тэ эмээгийн чинь бүр ингээ яс махан шингэсэн байгаа даа. Яг бол чи бол онцгой төртөг бүр яс махан суудсан яваад байгаа шүү дээ. Тэрнийхээ өвчтөртэй тэр тэмцээнд бол исцэн яваад байгаа шүү бас. Нэгдүгээрөнд орох гэж байх тэр хэмжээнд очих тэр 5 өдөр болт чинь бас нэлээд болж очиж байгаа. Тэгэхээр тэр эмээгийн тэр үг мөг тэр бүх юм өөрчлөлтийн. За тэгэл би чинь бүр нөгөө монголчууд дээр нэг улсын наадамд юм уу аймгийн наадамд ингээ бүх барилдаа төрүүлсэн бүгд морь гэсэн юм байна. Тухайн үед аймгийн наадамд төрүүлэхээр. Манай нутгийн арслан аймгийн тэгээд Монгол улсын хурц арслан тэр хүн нэг наадамд явахдаа одоо Манлай сумаас өмнө аймаг Манлай сумаас тэгээ морь хүн бол дундгой наадамд явж байгаа байхгүй. Явахдаа ногт ганцуулаад явж байгаа. Тэгээд ногт ганцуулаад за тэрхүү тэр надад тэр морь бэлгэлэн тэр бэлгэнийхээ морийг би энэ ногтоороо ганцгалж ирэх юм аа гэдэг ногтоо ганцгалж аваа явж байгаа байхгүй бэлдэж. Нөгөө сайлаа аваа бэлдэгдэг чинь тэр өөрчлөөд бүр ногтоо ганцгалж аваа явж шít би төрүүлэх нь тодорхой гэдэг. Одоо хүмүүс манифест хийх гэж ярьдаг шүү дээ. Одоо имийг дуудах манифест хийнэ гэл те. Одоо нөгөө бодлын тэр юм чи яг тэр хүн чи хийгээд байгаа байхгүй тэр чи яг тэр ногт ганцуулаад тэр өөртөө эртээ бястай нэг өөртөө ихтгэлтэй тэр юм чи ясуугаад ш бүр даалдах юмсарт өөртөө кодлж штэ юм чи. Тэнгүүтээ тэгээ хэлдэг баг үг нэдэг. Тэг яг төрүүлэх үг би төрүүлэх нь тодорхой гэж өөрөө тэр хэлж ш наадад. Дэнжин хотоохгүй бол дэмүүлгүй төрүүлнэ гэж хэлдэг байхгүй. Тэгээ тэрний үед дэнжин тэр чинь газар хөдлөөл ингээл дэнж хонхоогоо тий тэгжил унахчихгүй бол би бол төрүүлэн тодорхой л гэж байна шүү дээ. Тэр тийм гоё аатай гэх юм уу өөртөө ихтгэлтэй бардам нэг монгол хүний нэг омог бардам байж дээ нэг тий омог бардам нэг би бол дээд тэнгэрээсээ төрсөн тэнгэрлэг монгол хүн байна гэх тий тэр чинь нэг өөртөө нэг багтцсан тий бүр нэг хандсан байж би бол тодорхой оо гэдэг шиг ингээд өөр тэр нэг наад айх юм алга байна шүү дээ. Одоо тэр одоо тэр торгуудын хоо өрлөг гэдэг нөгөө 14 дугаар зууны 15 дугаар зуунд ч байна нөгөө Оросын элчинтэй уулзаад нэг үг хэлсэн байдаг. Тэр нь Оросын элчин бас нэг жоох ингээд нөгөө хоёр улсын дипломат маягтай хил дээр уулзаал тэгээд жоох Монголыг бас жоох ингээд нэг дарамтлах гэдэг юм уу гадуурхах гэдэг юм маягтай Оросын элчтэй Монгол элчин тэр өрлөг хоо өрлөгт Монгол элчин нэгсэндээ Оросын элчин. Тэгэхэд тэр хүн өөдөөс нь гэж энэ тэнгэрийн дор газар байт юм а. Газрын дээр ганц л эзэн байт юм а. Тэр нь бол монгол хүн байхгүй юу гэж хэлсэн гэж аахгүй. Тэр нь тэ тэнгэрийн дор газар байна. Газрын дээр ганц л эзэн байд шүү. Тэр нь монгол хүн шүү. Оросууд та нар барагтайхан байгаарай гэж байгаа шүү. Тэгэхээр тийм үг хэлээд явж нэг тэр нэг монгол хүнд нэг тийм нэг юу вэ шүү. Нэг тийм нэг дотоод мөн чанар бардам байх. Тэ нэг өөртөө нэг эртээ нэг байх тийм ээ. Тэгэхээр тэр чанар бол тэгэл тэр бүхэд бол тэгээ гоё байхгүй тэгээ тэрэн шиг би ч нь бол одоо бас авраг болно гэд бас бэлдээд 17 он авраг болохын тулд яах хэрэгтэй гэсэн чинь бүр Монгол баатрийн хувцс хийгээд бэлдээд авч явсан. Тэгээ та миний тэр бичлэг үзчихсэн болов уу YouTube дээр өмнө байгаа нэг Монгол баатрийн хувцстай ингээд барианд орж ирж байгаа байхгүй нэгдүгээр өрөнд орохдоо. Тэгээ тэр баатрийн хувцс яг жинхэнэ ориг одоо нөгөө арьсаар ширээр төмрөөр хийсэн. Одоо төмрөөр яг хоёуг дуулгатай яг тийм Монгол баатрийн хувцс хийсэн эртний. Тэгээд тэр Монгол баатрийн хувцсыг яах шиг гэсэн мэгээр би энэ тэмцээн дээр Монгол гэдгээ тодтохыг харуулъя. Монгол хүн гэдгээ нөгөө баатарлаг одоо тэр монгол хүмүүсийн үр удам шүү. Би амьд байна шүү. Баатарлаг монголчуудын үр удам амьд байна. Тэр баатарлаг чанараараа би энд баатарлаг чанараа харуулж энд нэгдүгээр өрөнд орж байна шүү гэдэг харуул бүр зориуд тийм хувцс хийлгэсэн. Тэгээ тэрийг хийлгэх бас шалтгаан 15 он Солонгос эцэн байгаа Солонгосын Сеулийг сургуулийн доктор тэгж хэлсэн байхгүй. За намайг баг байхад бол тэр докторыг баг байхад нь ээж аав нь Монголд өгнө гэж айлгадаг гэсэн нэ. Одоо намайг бол баг байхад манай ээж аав хадны мангас дүгэн шүчлэег гоо ээж аав өгөнд орохгүй хүүхдээ мангас дүгэн хадны мангаа дүгэн айлгадаг гэсэн. За тэр Солонгос хүүхдийг бол баг нь одоо Солонгос докторыг багд нээж аав нь
монголчууд ирж аавна жишээлээ хийдгүү ээж аав хүүхдийг монголчуудад өгөө уулч шүү. Монголчууд ирж аавна шүү. Тэр Монгол гэж айлгадаг. Монголчууд ирж аавна, монголчуудыг дуудчих, юм одоо өгөө уулч гэдэг хүүхдээ айлгадагсан. Тэгээ үг энэ Солонгос, Японд эдэр өдөө нутгуудад төдөлд бас тийм үг одоо ч байдаг гэж байгаа байхгүй хэлдэг, хэрэгэлдэг. Тэгээ Монгол гэж хэлэхээр л айдаг тадны мангаа гэдэг шиг тийм үү. Тэгж өссөн юм байна тэр хүүхд. Тэгээ одоо хэлж байгаагүй. Одоо ингээ Монгол гэхэр юунаас ч яах вэ? Ээж бага тэгж айлгаад. Одоо ингээ харсан чинь Монгол гэсэн чинь нэг Азийн нэг ядуу орн л байна гэж байгаа. Тэгээ одоо Монголоос хинч яах вэ? Нэг ядуу орн л байна. Тэгээд танаа Чингис хаан одоо харж байгаа тааж байгаа байхгүй. Тэнгэрээс Чингис хаан тааж байгаа. Тэгээд миний өр удам ийм ядуу зүдүү ийм сул дорой хүчгүй амьдрах гэжтэй гэд тэр хүн их гашуудж байгаа да. Эзэн бог Чингис хаан чинь. Жаа гашуудж тэр хүн баг уйлж байгаа хаа. Өр гашуудж уйлж маш хэцүү байгаа да тэр хүнд. Удам судраа ийм ядуу зүдүү сул дорой дэлхийд хүчгүй амьдруулах гэж байгаа да гэж. Тэгээд за чи энэ тэмцээнд орох гэж байгаа юм байна. Америкт гүөх гэж байгаа тийм. Тэгэхээр Америк гүгээд нэг тэмцээнд авраг болчихвол та. Чиний авраг болчвол богино санаж ганц удаач бол баярлагтай зайлшгүй. Бас миний өр удам бас нэг дэлхийд нэг тий тэр Чингисийн өр удам Монгол хүн гэдэг чинь ийм хүчтэй шүү дээ гэдгийг харуулад авраг болчихвол бас ганц удаач бол баярлж тэр юм чинь гэж. Тэр гүнээр нь би ч одоо тэг баярлуулъя да. Чингис хаан мос өрөөд маа тий үг дээдсээ баярлуулж бас нэг Монгол хүн гэдэг чинь ийм хүчтэй шүү дээ. Одоо 13 дугаар зуунд одоо Монгол дэлхийд хүчтэй байсан шиг одоо Америкчуудад дэлхийд хүчтэй биш шүү дээ. Тэгэхээр тэр хүчтэй оронд нь очиод нэг авраг болчихё л та. Тэгвэл бас үг дээдсэж баярлагдаа ганц удаач болов шүү дээ. Тэгээд би тэнд бүр Монгол гэдэг тодтын Монгол гэдэг нэр бол тэр Монголын далбааг нь барайл уул гардаг шиг ингээл энэ тэнд Монгол гэдэг далбаагаа барайл зураг авахлаа явж болно. Гэхдээ бүр тодотгож бүр Монгол үндэсний хувцас буюу тэр баатарлаг хувцас дайн байлтай нь юм тэр баатрын хувцсыг өмсөж хоёрдуулгатай хувцас өмсөж гүйж авраг болъё гэж бодсон байхгүй. Тэгээд тийм хувцсыг өмсөж тэр тэмцээнд яг авраг тэр үед авраг болж чадсан. Тэгээд авраг болох яг тэр баатрын хувцас өмсөд барайнд орсон л доо. Тэгээд би чинь тэр тэмцээний 5 дахь өдөр нөгөө ядарсан бүр амнаа таамцсан өгөх гэж байгаа юм шүү. Нөгөө байр мөнгө чирэггүй болсон, юу чирэггүй болчоод байдаг. Тэгээ өөх гээд амнаа таамцаана байдаг. Тэгэнгүүт чинь бүр гоонад байж байгаа садгалаатай чавдаа тэр нэг барайнд ороход бэлдээд ирсэн хувцас маань бол байж идэг. За тэгэл одоо энэ хувцас өмсөд л одоо нэг авраг болох гэж үзэх гээд идэг. За тэгэхэд бол би нэг ганц л нэг юм бодсон юм аа. Тэгээ тэр нь бодсон юм юу гэхээр за би өөртөө нэг андгаа тангар өргөсөн. Тэр гүйцэхгүйлийн зам дээр өөртөө андгаа тангар өргөсөн. Тэр ямар тангар гэвэл за би одоо авраг болдог юм бол одоо л болъё. Заавал нэгт орно. За нэгт орч чадахгүй юм бол над 2 дугаар байр гэж байхгүй. Би зүгээр ингээд зам дээр гүйж бол хүчий гэж бодсон. Жигнэсээ одоо хүч надад л энэ утсан чинь улаан амьд хорогдох чи баалах. Заавал 1-р байр гэдэг бол миний утсан чинь улаан амьнаас үнэтэй болсон байхгүй тэр үед. 1-р байр. За тэгээд би төрж чадахгүй зүр ингээ хүчий тэр жигнэсээ тийм бодол төрж байгаа. Зэ бодлыг одоо хатуу өөртөө андгаа тангар өргөөл бодвол яг тэр акшнд бол над энэ орчлонд одоо уйгдах хорогдох юм юу ч байхгүй л болсон. Тэр ээж аав байна уу, мөнгө төгрөг байна уу, байр машин байна уу, дансантах юм уу? Юу ч юм биш. Юу ч хэрэггүй. Зүгээр л одоо явхад бэлэн л. Тэгэд эсвэл өдөр ямар үхэхийн төлөө үхэх гэж байгаа юм биш үү? 1-р байранд орохын төлөө зүтгэж байгаа шүү дээ. 1-р байранд л орё. Болохгүй зүгээр үхэх хөтлөө зүтгэж л гэж байна. Тэр хөлний өвдөх байна уу? Одоо чинь тэр үед чи олон юм бодогдно. Одоо энэ баг энэ өвдөг бол ингээд өвдгүүний нүдээр хатгуулаад байгаа ш түнхээр хатгуулна. Тэгээд энэ өвдөг энэ баг өвдөгөөр хөлөө тайруулах юм болсон баг. Одоо энэ өвдөгний нэг бүр хорт авдар гэдэг баг болсон бол болохоор болсон баг.
өвдгөр хатгуулаад тэгвэл энэ өөрөө хөл мөлөө тайруулаад хөлгүүч болж болохоор болсон байх гэдэг бодол орж ирж байгаа шүү. Тэр сонирм биш. Хөлөө тайруулна одоо бүр сүлдээ тэр бодлууд чинь тэгэл тэр буруу сөрөг бодлууд бас өвдөлтийн тэр мэдрэмж үуч ингээ явсаар гоо сүлдээ хамгийн дээд тал нь одоо хүний тэр нэг төрлийн өвчин зовлон тэр юм чи нэг төрлийн айдас шүү дээ. Айдсаас л ирж байгаа шүү. Одоо айдас чинь нэг төрлийн эго гэхгүй тэр эго чинь эгоны дээд хэлбэр нь бол айдас эгоны буюу тэр айдсын дээд хэлбэр чинь үхэл байхгүй. Үхэлслэх айдас юм биш. Тэгэхээр тэр үед бол би чинь жам харин биш ч үхэлчлэг хүчилтэй хамаалга яа тийм. Өсрөл үхэн үстэй гэдэг чинь үхэлчгэд хүчилтэй хамаалга. Муухай амьдрсан сайн өгсөн дээр гэдэг шиг л байхгүй. Тийм яг бодол орж ирэл тэгэл үздсэн. Тэгэхэд бол үнэхээр их хүч ирд юм байл. Хүн нэг утсан чиний улаан харагдахад л одоо хүн их айдаг тэр айц эго тэр юм чин тэнд явагддаг юм байна. Тэгэд үгсэн ч аим хайрын биш гэдэг бодроод ирчихээр хүн маш хүч ирд юм байл. Одоо эсвэл энэ хязгаараа давчих байгаа байхгүй. Хүн нэг хязгаараа давна юм уу? Энийг эго буюу нэг матрикс гэдэг юм уу? Энэ ертөнцийн нэг энэ уяа хүлээс энэ юмнаас ангижирч байгаа. Юуд ч хүлэгдэх юм байхгүй. Ирхчлөөтэй болчих жоох. Үхлээж яах айцсан. Үхэлдэж хүлэгдэхгүй. Энэ чинь улаан амьдаж хүлэгдэхгүй. Тийм хүнд очиод жинхэнэ ирхчлөөнд ороод маш хүч ирдэг. Одоо тэгэл тэнд бол Эстонио дээд тэнгэрийн хүчтэй холбогдно гэдэг шиг юм болд юм лээ. Тэгээ яг тэнд бас тийм нэг сүнслэг юм болсон л доо. Тэрний үхээр одоо тэр мөнх тэнгэр гэх юм уу, бурхан гэх юм уу, дээд хүч гэх юм уу, тийм бууж ирж над бэлэг өгсөн. Тэр нэг ийм солонгорсон бөмбөлөг өгөөд миний над ихлэ өгсөн. Тэгэд би ч авахгүй гэж байна. Энэ би тэг юу юм гэж асуусан. Энэ юу юм бэ гэсэн. Одоо тэр чинь нэгээс нөө бурхан ирээд над бэлэг өгч шít. Тэгэхэд энэ юу юм гэсэн чинь нисдэг бөмбөг гэж хэлсэн байхгүй над нисдэг бөмбөг. Одоо нэгснэ дээд тэнгэрийн хүч ирж шít нисдэг бөмбөг. Тэнгүүт би авахгүй гэж. Авахгүй. Яагаад гэвэл энэ бөмбөгийг төрүүлэх тодорхой болчихно шít. Тэр бурханы нисдэг бөмбөгийг авах. Төрүүлэх тодорхой үст. Тэгэхэд би авахгүй. Яагаад гэвэл энэ тэмцээн шударгуш болчихно. Бус хүмүүс тийм бөмбөг байхгүй шít. Тэр чинь тэмцээн шударгуш болчихно. Би авахгүй гэсэн. Тэгсэн чинь чи авчид хөл рүү хийч явж байгаа байхгүй. Одоо гутал руу тэр бөмбөг хүчээр өгчөж байгаа. Тэгээ явчих. Тэгээ яг тэр юу гэхээр би тэн дээрс нэг юм харсан юу гэхээр тэр дээд тэнгэрийн хүч тэр гайхамшигтай юм бол тэр дээд би тэр дээд тэнгэр хүчийг авахгүй гэсэн ч тэр хүчийг ирж өгнө. Өгөх цаг нь болсон бол тэнгэр өөрөө өгчдөг юм. Хүчээрч өгчөж байгаа тэр бөмбөг. Би авахгүй гэж хэлсэн чинь миний авахгүй самаа шууд өгчдөг. Яг тэр өөх цаг нь болсон. Тэгээд тэр ямар үе цаг нь болоод ирэх вэ? Тэр хүн өөрөө хязгаараа давчаад байгаа. Яг өөрийгөө ялаад өөрийнхөө хязгаарыг даваад өөрийгөө хитийдэн давна. Хүн тэр нэг өөрийгөө хитийдэн давна гэдэг юм болчихж байгаа байхгүй юу? Өөрийнх нь тэр оюун бодол буюу тэр оюун бодлынхаа хязгаарыг давчаад байна шүү дээ. Одоо тэр нэг айдас харанхуй мунхаг байдал тэр муу сэтгэл юу гэдэг тэр давчиж шүү дээ. Тэрийг давчхад тэр өссөн таны та өссөн үсээ дээд одоо хүчний одоо бэлгийг авдаг өөрөө өгдөг. За тэрийг авцахад бол тэгээд тэрнээс хойш чинь тэр 5 дахь өдрийн орой 7 цаг үед ирсэн тэр хүч. Одоо 5 дахь гүйлтийн 5 дахь өдөр шүү дээ. Орой нар жаргаж явах үе бүх юм алтан шаргал болцсон байсан. Тэгэл тийм хүч ирж. Тэгээд тэр ирэхэд бол тэгэл явсан. Тэгээд тэрнээс цааш сүүлийн хэд хоногийн гүйлтүүд ингээ хөнгөө ороо өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэрэнд бол би бол бас нэг ачаад бүрлэгөө. Би ч нэг тэр нэг өөрийгөө хүн чинь нэг ялаад ингээд хязгаараа даваад ирэхэр ч хүн бас өөртөө ихтэй зоригтой болдог. Тэгээд нэг тийм юу ачт юм биш үү? Нэг хаанаас ямар нэг юмс тусламж ирэх чаа. Одоо нэгсэндээ хүн өөрийнхөө хязгаарыг даваад ирэхээр тэр дээд тэнгэр гэх юм уу, тэнгэр гэх юм уу, бурхан гэх юм уу, тэрний эрчим энергитэй ингээд холбогдчих واخхой. Одоо гар утасны вайп холбогддог шиг тэр дээд хүчтэй бич холбогдчихно өөрөө. Холбогдчихоор чинь нэгсэндээ өөрөө тэр дээд хүч болчихж шүү дээ. Тэр гар утасаар ингээд холбогдчих юм чинь одоо тэрний мөн чанарч адилхан болчих ш. Нэг мөн чанартай болчих ш бид хоёр. Би нэг далаа тэр дээд хүч чинь далаа гэвэл би ч нэг усны тусал болчих ш. Тэгвэл усны тусал тэр далайн усны биний тусал юм бол тэр далаа бид хоёр чинь нэг мөн чанартай ш. Усны мөн чанар тэр ээш би ааш юу гэдэг чинь нэг усны тусал байна уу далаа байна яг адилхан мөн чанартай.
Тэр чи яг тэр мөн чанартай чи нэгдэл болчихж байгаа. Тэгэхээр тэр дээд хүчтэй тийм нэгдэл болчихоор чинь одоо хинээс юунаас юу тэр дээд хүчтэй өөр нэгдэл болж чинь ямар нэг хэн нэгэн бурхан байт юм тэр дээд хүчээс аврал ирэх шаардлагагүй болчихж шүү дээ. Яг тэр мөн чанар нь би өөрөө болчихж байгаа юм. Тэгээд тэр бэлэг хүч өгөх гэсэн ч авах шаардлагагүй гэдэг тийм болцсон байна. Тэгээд тийм болчхоор тэгэл одоо хөнгөнгүүгээ сайхан авраг болж илвэсэн. Тэгээд нэг авраг болчоод ч гэсэн тэгээд нэг их баярлахгүйсэн. Нэг тийм сайхан биш надад. Юу гэхээр зүгээр нэг хийж л байгаа юм шиг болчихсон. Зүгээр нэг богино насны гэдэг бүр өрөөц юм байна шүү дээ. Тэр 34 настай биш тэр үед 10 жилийн бүх насаараа төсч мөрөөцсөн. Тэрний чинь л бүр амиа өгөхөө шахаж амиа өгсөн ч хайрын биш болгож бүрстэй зүтгэж уулаарч хэвээр хамгийн маш ухчил одоо бүр амбие хайрлахгүй бүр ингээд зүтгэж л тэнд авраг боллоо. Тэгсэн чинь нөгөөд нь ямар ч амтгүй. Нөлшөл гэсэн юм боош нөгөө авраг нь ямар ч амтгүй. Зүгээр Монгол хүн гэдэг бол зүгээр тийм л байх ёстой. Зүгээр хийх ёстой юм уу л хийж байна. Нэх гайхуулаад баярлаад хөөрөөд байх юм байхгүй. Зүгээр жирийн тэр авраг болж байгаа хийх ёстой юм хийж байгаа юм шиг тийм мэдрэмж байгаа. Тэ? Тэр нэг тийм онцгой юм гээл баярлаад хүний хийж яддаг би хийх шиг биш байна. Харин дотоо санагдаж байгаа юм чи. Харин дотоо. Яасан гэсэн чи би чинь дэлхийн рекордыг хийгээгүй юм биш. Зүгээр л нэг авраг болсон юм биш. Чи үе аврагууд урд нь байсан. Тэгээд нэг дэлхийн рекорд гэдэг юм байгаа ш дээд амжилт. Тэгвэл тэрийг би эвдэж чадаагүй юм биш. Тэгэл тэрийг эвдээгүй бол тэгэл бүр амтгүй. Бүр дэлхийд номер 1 одоо хэний чигээгүй юм хэлэх гэсэн ш. Өөрт тожид хийж үзээгүй. Тэгж ханах гэдэг байхгүй. Тийм байна. Монгол хүн гэдэг бол тэгээд тэгээд тэнд авраг болчоо тэрийг бол тэгээд би чинь нэг их ачилгүй тэгээд тэр нэг бурхны тэр бэлгийг шиг л тэгээд нэг тоохгүй өнгөрцөн өглөөгөөгүй. Тэгсэн чинь дараа очоо байжсэн манай нэг орчуулагч найз идэм аа тэгээд би ч өөр хэл ус муутай хүн хэлмэл байхгүй тэгээд тэр нөхөр интернет ухаад харж байсан чинь тэмцээний тухай сонирхоо үзэж байгаа надад хэллээ нөө тэмцээн зохион байгуулалт вебсайт нь ороод харсан байна. Тэгэнгүүтээ тэн дээр тэмцээний тайлан гэж гардаг юм байна. Дүгнэлт одоо тэмцээний болоод дууссан байна. Тэн дээр бичсэн байна гинэ. За энэ тэмцээнд одоо ингээд бужиргал авраг болсон. Тэгээ бужиргал авраг болсон тухай бичсэн байна. Ер нь ганц намайг ч бус хүмүүсийг ч бичиж байгаа. Тэгээд за эхний ингээ гүйжсэн тэгээд нэг ерөнхий юм бичсэн байхгүй. Эхний ер нь 10 хоногийн гүйлт төр эхний ер нь 10 хоног тасралтгүй төрүүлсэн шүү дээ. Төрүүлсээр байгаа л төрүүлж байгаа байхгүй 10 хоног. Тэгэхэд эхний 5 хоногийн нөө зүгээр хөнгөн бичиж байна. Бужиргал ингээ төрүүлээ гүйжсэн ингээд ерөнхий юм бичсэн байгаа байхгүй. Нэг онцгойлог. Тэгээд тэгсэн чинь 5 дахь өдрөөс эхлээд нөгөө бөмбөлөг ирсэн өдрийг бичсэн байгаа байхгүй. Нөгөө бурхны хүч ирсэн. Тэн дээр юу бичсэн бэ? Буд жаргал 5 дахь өдрөөс эхлэж хизээ язааны туршлагатай од гүгчиг гүйж эхэлсэн гэж байгаа. 5 дахь өдрөөс эхлэж. Яг нөгөө бөмбөг ирсэн учраас нөгөө хүч ирсэн тэр сайхан гүс юм байна л да. Тэгээ яаж юм бэ нөгөө жишээл морийг бол нэг уяаш нар хараад гаднаас нараа мэдэж заа морины хөлний тавилт юм байна те амьсгаан тийм байна тавилтны юм байна явдлын юм байна зөөлхөн байна хөнгө хүн байна гээл те за тэрийг ядарч авч явах үе эхний тэр 5 хоногт бол ингээл хөлн хүнд тэгэл ар зайчаал нөгөө хамаг зовлон нүүрэн дээр үрчилгээл одоо тэгэл нэг өөртөө тэмцэлдэж өөртөө одоо өөрийгөө ялах гэдэл одоо ингээд зүтгэж зовж илгүүж л дээ эхний 5 хоногт тэгэл ар зайшил хөлн хүнд ингээл алхаа гიშгэн ч гэсэн тавилтын ч гэсэн тэгэл нэг ачаал юм харагддаг л байлгүй дээ одоо тэр харж байгаа одоо мориор бол олон жил мори виз уяач ч ингээд гаднаас нараа мэдэн шүү дээ тэр тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүс ч 30 жил тэмцээн зохион байгуулсан хүмүүс гүгчтэй гаднаас нараал мэдж байгаа байхгүй тэгэнгүүт чинь намайг бол бас тэгэл хараал мэдсэл юм бэ мэдчихэл байгаа тэгэл 5 дахь өдрөөс эхлээд нөгөө ич хэдий хүч ирсэн юм чинь нөгөө 5 дахь өдрөөс эхлээл одоо миний хөл хөнгөрөөл инээмсэглээл одоо яаж гүйд ингээ хөнгөн шиг одоо нэг шоу шиг нисэж байгаа юм шиг л хөнгөн сайхан хөлн
одоо нэг тийм тах юм уу зовиургүй юм уу гүйж эхэлсэн юм байна л да. Тэгээ тэрийг тэг бичсэн л байгаа юм л да. Тэгээд од гүйч гүйж тэг бичсэн. Тэгээ яг тэр юм нэр нөгөө нэг тэгээ тэр хүн орчуулад надад хэлээд өгөхгүй. Тэгэхээр би чи надаас асуусан. Энэ 5 дахь өдрөөс чи яагаад ингэ хүчтэй хэлсэн юм бэ гэж надад асуухгүй. Тэгэхээр би чинь үгүй яалаа би чинь нэр яагаад би 5 дахь өдрөөс сайн гүйцсэн болоо гэдээ бас бодож ш өөрөө. Тэгээ бодсоо өөрөө бодсноо нэр нөгөө нэг бөмбөг гэдэг нэг юм болсон юм аа гэд ярьж байхгүй нөгөөдхөө. Тэр бөмбөг хүмүүс санд нөгөө тэнгэрийн хүч нэг солонгорсон бөмбөг юм өгсөн юм аа болсон юм аа. Тийм сүнслэг юм болсон тэр дотоод ухамсар гэх юм даалд ухамсар гэх юм. Энэ сүнслэг юм болсон юм аа. Тэр л юм байна да гэдэг тэгээ хэлж байгаа байхгүй нөгөөдхөө. Тэгээ за зөв сайхан болсон юм байна. Тэгээд тийм яг ер нь бол тэр гүйлтийн үед бол одоо хүмүүс бясалгал гэж ярьж байгаа шүү. Одоо хүмүүс чинь бясалгал гэж ярьж шүү дээ. Янз янзын байна. Одоо тэгээд бясалгал хийхээр одоо их сайхан болдог гэдэг хүмүүс яриад байдаг. Тэгэхээр энэ гүйлтийн үед бол тэр хүмүүсийн ярьдаг тэр бясалгалын бүхэл юм болдیں۔ Одоо их гүн бясалгал. Тэгээд энэ гүйлт бол яагаад бясалгал болд юм бэ гэдгийг бол одоо энэ Шири Чермой гэдэг энэ Америкт болдог олон төрлийн гүйлтийг яасан санаачилсан энэ хүн бол одоо энэ миний гүйдэг анх гүйсэн гүйлтэндийг бол Шири Чермой гэдэг энэ тхийн гэгэрсэн багш хүн санаачилсан байхгүй. Тэгээ энэ хүн бол энэ гүйж хүн өөрийгөө хэрэгтэй тэгжиж хүн одоо гэгэрэл төрд юм аа гэдэг юм бичсэн. Тэгээд энийг одоо ингээд хийсэн. Одоо энэ янз янзын гүрүү багш нар байна. Одоо Шири юм уу Шири Чермой гэн Шанхай гэн Ошо ч гэдэг юм сад гүрүү гэл энэ дэлхий дээр олон хүмүүс шүү дээ. Гэгэрсэн хүмүүс гэдэг. Тэгээд арга барилтай. Өөрсдийн одоо нэг тийм гэгэрэл төрсэн арга барил тэр юм заадаг шүү дээ. Тийм дасгал заагаал ингэн тэгэн тийм тарин юм яа бясалгал хийнэ гэдэг. Бүгд нэг өөрсдийн арга барилтай. Тэгээд тэр юмнуудыг л одоо хүн төрөлхтөнд өөрсдийнхөө туулсан туршлага юм танилцуулдаг. За энэ Шири Чермой гэдэг хүний туршлагын юм бол бас энэ спорт гүйлт их байдаг. Өөрөө спортоор хичээлдэг. Дэлхийн маш олон спорт тогтоосон одоо тэр гүйлтнүүдийн хүндийн өргөлт дээр их юм хийдэг юм байхгүй. Тэгээ тэр хүн энэ олон өдрийн гүйлтийг санаачилсан. 6 өдөр 10 хоног гүйдэг энэ хамгийн холын зайн гүйлт нь бүр 5000 км-ийн гүйлт байна. Тэрэнд сая би орж 5000 км 48 хоног цууссан. Тэр нь одоо 48 хоног гэдэг чинь 1 сар 18 хоног. Тэгээд би ч одоо 50,048 туваахаар юу яаж байгаа. Өдөрт 104 байхгүй. Өдөр болгон 104 км гүйж гэнэ гэсэн үг байхгүй. 48 өдөр. Тэгээд дэлхийн хамгийн холын зайн гүйлттэй. Тэгээд тэрнээс ахвал тэр мэр ингээд юу байдаг байхгүй. Бүр нөгөө эмблемлоо Бадамлынхаа цэцэг байд. Тэгээд тэр Бадамлынхаа цэцгэн дээр нөгөө тэр нэг 3100 майл. Тэгээд нэгсэндээ бол нөгөө тэр гэгэрсэн хүмүүс ч нэг Бадамлынхаа цэцгэн дээр байдаг ч суусан зургдүрс байдаг ч. Тэр гүйлтийг одоо тавж туулж чадсан бол тэр зайг туус одоо гэгэрсэн гэсэнтэй л байдаг байна. Тэгж үздэг. За тэгээд тэр 10 хоногийн гүйлт эдрэн ч гэсэн ингээд self transcendence гэдэг үгтэй. Одоо өөрийгөө ялах гэж монголоор орчуулвал өөрийгөө ялах гэж орчуулж болно. Өөрийгөө хитэн давах гэж орчуулж болно. За нөгөө Будда бурхны шилдэг шүү дээ. Яаж төгс нөхцсөн гэдэг аахгүй Буддаг. Яаж төгс нөхцсөн гэдэг чинь одоо тэр англиар орчуулж self transcendence гэдэг аахгүй. Self яаж төгс нөхцөх гэдэг үг чинь бол одоо тэр self transcendence гэдэг үгтэй үг адилхан байна. Өөрийгөө ялах гэсэн л. Тэгээд одоо үнэхээр туулсан бурхан одоо Шагжамны Будда гэдэг чинь үнэхээр туулсан бурхан. Тэгэхээр үнэхээр туулна гэж юу яриад байна гэхээр үнэхээр туулсан бурхан гэдэг нь тэр зовлон туулахыг хэлээд байгаа байхгүй. Тэр зовлон өөрийн биеэр үнэхээр туулах хэрэгтэй л гэж байгаа юм. Тэгээ үнэхээр туулаад өөрийн биеэр үнэхээр туулсан бурхан гэсэн. Үнэхээр тэр зовлон өөрийн биеэр туулаад тэрийг давж гарч жагаад болохоор л тэр бурхан болоод туулсан бурхан. Бусдаар бол нэг хүн арай хаалгаа алтаар бурхан босгох юм их мөнгө өрчдөг юм уу? Зовлон авахгүйгээр тэгээд нэг амар амгалантайгаар бурхан болчдөг юм гэдэг чинь. Тэгэл тэр нэг тав дахьта тэр ч одоо тий ховор байдаг баха гэхдээ мэдхгүй одоо миний хувьд л тийм мэдхгүй яварсан. Одоо тэгэл өөрийн биеэрээ туулж ижил тэр юм хүрдэг гэдэг л ойлголт. Би чи өөрийн биеэрээ туулж лийн амжилтын юмд хүрээд энэ юм ингээд
одоо яг тэ амжилт гэхээс миний одоо туулсан гал 22 удаагийн аврах шиг тийм үү тэдэн километр гүйсэн гэдэг километрийн тоомоо байна шүү дээ. Одоо юу гэдэг 6 хоног жишээлбэл 931 км гэж сая би өнгөрсөн сард шүү дээ 5 сард Японд тэгэл гүйлэлтэй 5 сарын 23 сарын одоо тэмцээн дуусаад 10 гаруй хон хонж 10 ч хоноогүй шүү дээ. Би одоо тэмцээн өндөрлөөд орго тий 10 ч хоноо 10 ч хоноогүй байна. Энэ амжилтыг хийгээд тэгээ тантай ярилцгаа яг энэ цаг үед бол 10 ч хоноогүй. Тэгээд энэ 931 км одоо сүүлийн 3 жил бол дэлхийд ингэж гүйсэн байхгүй. Одоо энэ чинь тэмцээн чинь Италид болно, Франц, ингээд Австри, Финланд, Австралид ч Америкт ч энэ тэнгээ болдیں۔ Хятад одоо энэ Японд 931 км гүйсэн бол дэлхийд дээр бол байхгүй байна л да. Сүүлийн 3 жилд бол байхгүй. Тэгээ бүр өрд нь бол дээр үед байсан. Тэгээ одоо ид гүйж байгаа хүмүүс дотор бол байхгүй л байна. Тэгэхээр яг энэ бол ховрол амжилт л да. Одоо нөө world class гэдэг шиг дэлхийн ангиллын амжилт байна. Одоо нэгдүгээр одоо нэрээ зарим хүмүүс сонсвол ямар сони юм бэ гээл зарим нь нэрэж тийм юм байдаг даа гээл янз янзаар л хөтэж авна. Гэхдээ таныг ингээ сая амжилтуудаа яриад тэр их хичээл зүтгэл тэгээд тохиож байсан тэр бүх үйлдэлүүдийг ингээ бодохоор нэг өвөг дээдсийн бидэрт үлдээсэн. Одоо тэгэл бид нар ухамсаргүй хэлж идэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Олон юм хөөхгүй биш нөгөө нэг тул хоёр тулаа хөөсөн хүн хоосоо хоцорно гих мэтчлэн бидэрт ингээд амьдрал ахад шингээд үлдсэн ээж аав маань дандаа хэлж идэг зөөр цэцэн өгöd л орж ирээд байна л да. Тэгэхээр ингээд олон хөгжлийн урт удаан хөгжлийн явцад алдаагаар ойлгоод оноогоор онсон зүйлээ бидэрт ингээд өгсөн байна гэдгийг л таны саяны ярьсан түүхүүдийг сонсоод нэрэл тийм юм байна да. Нэг зүйлдээ анхаарлаа бүрэн өгөөд нэг зүйлдээ хичээх юм бол хүн ингээд тэр өөрийгөө давах хязгааргүй их нөөц бололцоогоо шавхах бүрэн боломж байдаг юм байна да. Энэ түүхийг олон хүн сонсоосоо гэж бодоод суужлаа. Тэгэхээр таны маань амьдрал их цагаа та ингээд гүйгээд ингээд бясалгал гэхөө одоогийн энэ орчин цагаар ярьж байгаа бүхий хэлбэрүүд уусаад ингээд яваад байна. Тэр дунд чинь танд одоо хүнийг хөглөдөг хөг их шиг аялгуу гэж байгаа шүү дээ. Тэгэхээр багада хөглөгдөж дуулагдж исэн аян дуун таны аманд дандаа байна уу? Эсвэл орчин цагийн нөө эсвэл уртын нөө таныг ер нь ямар хөг аялгуу хөглөдөг вэ? Тэр хөг аялгууны хөгөөр бас хөл хурдан гүйх байх тийм ээ. тий. Ер нь бол ингээд ядарч штэ гүйж явахдаа ингээд ядрахад хөгжим нэг Монгол дуу сонсохоор гоё юу. Тэгээд Монгол дуу дотоодын дуу одоо сайхан нэг ямар сайхан цэнхэр талмын тэр нутаг мэнгээд нэг сайхан дуу байгаа шүү дээ. Уул ус маань юу гэдэг би Монгол хүн шүү дээ. Одоо хиймэртэй тэнгэрлэг Монгол хүн Монгол иргэн шүү гэх тийм нэг гоё дуу. Тэр дуунуудыг сонсох их сайхан байдаг. Хүч ордтой. Тэгээ сайхан тэр дуундаа ороод уяраад тэр дууны одоо сайхан тэр нэг дууны нэг эрчим энерги юм байна. Одоо тэр дуу бүтгэхэд бол тэр яруу найраг бичиж байгаа шүлэг бичиж байгаа хүн биш. Тэр чинь онгод орж бичнэ гэдэг шиг тэр дууны шүлэгч юм бол бас нэлээд болж гарч байгаа шүү дээ. Нэлээд чартай онгод орж тэр шүлэг гарч ирж ай хийж байгаа нөхөрч гэсэн бас нэг амархан хийчихгүй шүү дээ бас нэг тий. Нэлээд болж эрчим энерги шингэж бүтээлд тэр аянд дуун ай үгэнд за тэгээд тэр дуучин гэдэг чинь өөрөө бас л их төвлөрөл бясалгал болж дуулж байгаа ш тэр чинь нэг төрлийн бясалгал байхгүй тэр дуулж байгаа ч гэсэн өөрөө одоо тэр бичиж байгаа хүнч тэр шүлэг ай бичиж байгаа хүнч тэр бүгд л ерөнхийдөө одоо хүмүүс хэлж бясалгал гэж хэлэхгүй л болохоос тэр нэг бясалгалын төлөв байдалд хийгдэж байгаа бүтээлүүд байхгүй. Тэгэл хэн их сайн бясалгалын төлөвт хийн тэр нь илүү сайн хүнд хүрдэг илүү сайн одоо хит болдог дуу болж байгаа ш ард түмний дуу болдог шиг. Тэгэхээр тэр сайхан эрчим энерги шингэсэн тэр юмнуудыг ингээд сонсоод гүйж явах үедээ сонсоход хүч ордог. Тэгэл тэр авраг болох тэр юмнууд чинь бол дуу энэ юмны бол хувь нэмэр их байгаа шүү тэр авраг болсон. Энэ уран бүтээлчдийн хувь нэмэр. Харин тийм яг би таныг бодож ирсэн. Багада нөгөө тэр сайхан ингээд хараа булаан бүр ингээд хараа бэлчигээд харж чадахгүй тэр их цэлгэр уудам говьд багада дуулдаг байсан тэр ая их шиг нь хөглөдөм болоо ямар ая их шиг хөглөдөм болоо гэд
тэгэж бодоод ирсэн байхгүй юу? Энэ дуунууд байна. Тэгээд ер нь тэгээ одоо ингээд бодоход ингээ авраг болох тайхан юм шиг тэр олон километргүйгээл сүүл би Японд 5 сарын одоо 10 хоногийн өмнө Японд гүхэд юу яаж чинь 5 сарын 23 сарын 9-ний ордог тийш одоо 10 хоногийн өмнө авраг боллоо л доо. Тэгээд энд авраг болоход одоо юу гэдэг 931 км гүйн гэдэг нь 6 хоногт өдөр болгон 155 км гүйж байна гэсэн үг л дээ. Тэгээд ингээ гүхэд бол за дунджаар 155 байгаа өдөр болгон 3931-ийг 6 дахь очихаар. Гэхдээ яг ингээд километр нь өдөр жоо өөр л дөө. Одоо зарим өдөр их хол гүйсэн, зарим өдөр жоо ойрхон гүйсэж байт юм. Миний хувьд сая эхний өдөр нь гэхэд л нэгдүгээр өдөр нь л гэхэд юу ячиж байгаа юм. 237 км гүйж байгаа байхгүй. Эхний өдөр. Нэг өдөрт л. Тэгэхээр бараг л 24 цагт 240 хүчлээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь юу яаж вэ? Зогсолтгүй унтахгүй эхний 24 цаг зогсохгүй унтахгүй гэх. Тэгээд хоёр дахь өдрөөс эхлээл 1 цаг өдр унтаал явж байгаа байхгүй. Тэгээд 1 цаг унтаа босох чинь бол унтаагүй юм шиг л байд шүү дээ. Нүдээ анаас ирнэж байгаа юм шиг л болж 1 цаг. Тэгээд яг энэ километр амжилтууд бас ингээд сонсоход бол агуул да. Одоо ингээд ингэж гүйж байгаа юм чинь дэлхийд сүүлийн 3 жил байхгүй л байна тий. Тэгээ яг тэр жагуул байх. За тэгэл авраг боллоо ч гэдэм одоо сая гүйлтэн дээр бол АСТV рекорд тогтоож байгаа. АСТV-ийн дээд амжилт л та. Одоо тэр хэдэн тэрбум хүнтэй хятад энтгэг энэ юу гэдэг Тайланд, Япон, Солонгост ч ийм хүн албалж шин АСТV байхгүй л. За тэгээ энд ингээд яг энэний цаана нэг л юм байна. Одоо энэ нэр төр байд юм уу, километр тэр АСТV рекорд гэдэг нэр төр нэг их чухал шүү дээ. Хамгийн чухал юм юу гэхээр тэр дотоод зүрх сэтгэлийн тэр нэг хөгжүүлэх юм. Нөгөө сэтгэлийн булчинчл илүү хөгжүүлэх гэсэн. Дотоод ирдгүүд тий. Дотоод одоо тэр тий тэр одоо гүйлтийн тэр юмнес чинь чадвараар одоо тэр дотоодын гайхамшиг л олж авч байгаа юм л та. Тэр дотоодын гайхамшигыг бол одоо ямар ч мөнгө нэр төр гавьяа шагналаар одоо үнэлэгдэшгүй тийм юм л олоод авчиж байгаа байхгүй. Тэр дотоод сэтгэлийн хүч юм уу тэр зүрх сэтгэлийн хүч. Одоо нэг эзэн бог Чингис хааны хэлснээр бол биеийн хүчээр бол нэгийг дийлнэ. Сэтгэлийн хүчээр тэр сэтгэлийн хүчээр мянгыг дийлдэг тэр сэтгэлийн хүчийг энэ гүйлт энэ юмыг үр дүнд би олж авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юмыг олоод авсан хүнд чинь дэлхийд нэг хэцүү юм байхгүй болчихсон шүү дээ. Амьдралд байнга тэгэхээр тэр нэг сэтгэлийн амар амгаланд ер нь хүний амьдралын зорилго гэдэг бол сэтгэлийн амар амгалан. Сэтгэл амар амгалан байх чинь одоо ямар ч юм баян байна уу, ядуу байна уу, ажилтай байна уу, ажилгүй байна уу, ер нь Монголд байна уу, гадаад байна хаач хийсэн сэтгэл амар амгалан байвал сайхан биз дээ тийм ээ. Тэр чинь хүний амьдралын зорилго. Тэр үргэлжийн амар амгалан байж чаддаг тэр чадварыг олж авна гэдэг чинь бол одоо хичнээн тэр хүн төр үнэлшгүй юм байна л та. Тэр тийм сайхан амийг олоод авчичлаа. Тэрийг олж авна гэдэг чинь хамгийн том шагнал байхгүй юу? Сайхан. Одоо баяр хүргэгч багдахаар тэгэл хүн болгон сэтгэлийн амар амгалан л уулгана олон янзын хэлбэрээр зүтгээд байгаа шүү дээ. 5 тэвд амьдарч байгаа 8 тэрбум хүн маань. Тэгээд одоо зарим нь ч баримжаалал, зарим нь ч ингээл тэмтрэл өөрийнхөө тууллаар л яваал өөрсдийнхөө түүхийг бүтээж гин. Тэгээд яг одоо хүн бүхний хүсдэг дэлхийд бол энэ бол байж болдгийм а гэдгийг тунхаглан зарласан өвгдээцийн үр одоо энийг ингээд мэдрээд өөрөө бүтээгээд сууж байгаа хүнтэй ярих бол үнэхээр сайхан байна. Тэгээд хамгийн үнэтэй цагаасаа бидэрт зориулаад өөрийнхөө энэ сайхан баялаг түүхээсээ хуваалцсан танд баярлалаа. Тэгээд сүүлийн хормыг монголчуудтай ингээд хэлчмээр нин тэргүүн зөндөл олон зүйл таны дотор цээжинд байдаг байх. Нин тэргүүнд хэлмээр гэмүү энийг бас нэг бүгдөө бодчихвол зүгээр юм байна шүү ч юм уу тэр хэлийг гэсэн үг байвал таныг сайхан итгэж гэж хүсэж байна. За тэгээд нэг шилс дуртай одоо бүх хүний дотор тэр нэг гайхамшигтай хүчтэй нар байгаа. Бүх хүний сэтгэл дотор байд юм а. Тэр бүх хүнд байна. Монгол хүн болгон тэр дээд тэнгэрээс заяатай төрсэн тэнгэрлэг монгол хүн, бүх хүн тэнгэрлэг монгол хүн. Тэгэхээр тэр тэнгэрлэг чанараараа амьдрах нь чухал юм а.
Тэгээд тэр тэнгэрлэг чанараар амьдрахын тулд өөрийгөө ялах хэрэгтэй. Өөрийгөө ялцгаагаарай. Өөрийгөө хитийдэн даваарай. Өөрийгөө ял гэж өөрийнхөө юуг ялах гэдэг юм байг үл өөрийн тэр харанхуй мунхаг байдал, өөрийн тэр залхуурал, буруу муу бодол тэр юмнуудыг ялахыг хэлээд байгаа юм аа. Тэгээд тэр юмнуудыг ялаад ирэхээр аяндаа хүн өөрөө нөгөө мөнх тэнгэрийнхээ ингээр сэтгэдэг, мөнх тэнгэрийнхээ ингээр одоо боддог, хүсдэг. Тэгээд тэр нөгөө дээд тэнгэрээс заяат төрсөн тэр амьдрал, тэр замналаараа, тэр агуу чанараараа амьдрах одоо энэ дэлхийд амар амгалан тогтоох тэр мөнх тэнгэрийн хүслийг одоо газарт биелүүлэх тэр үйл хэрэгээ хийх одоо их амар болно. Одоо тэр бид Монгол хүн болгоны үүрэг нь бол энэ мөнх тэнгэрийн хүслийг газарт биелүүлэх нь одоо Монгол хүн бүрч үүрэг юм аа. Тэр үүрэг биелүүлэх тэр чанараараа амьдрах одоо боломжийг хүн өөрийгөө ялан дийлжээж өөрийн харанхуй мохог байдлаа ялж ажил тэр юмд хүрэн шүү. Тэгээд Монгол хүн болгон ямар нэг юм хийдэг дуртай хобби олон юм байгаа шүү дээ. Заавал гүйх албагүй шүү дээ. Хүн болгон өөрсдийн мэддэг чаддаг дуртай юм байгаа. Тэгээд тэр болгоноороо та юу ч хийдэг байсан. Одоо эмнэг сургадагч байж болно шүү дээ. Хурдан мороод эмнэг сургадагч байсан. Дэлхийн хэмжээнд номер 1 эмнэг сургаач болно л доо. Тэгээд дэлхийн хэмжээнд үнэлэгддэг тийм ээ. Тэр улс төр ерөнхийлөгч байсан ч одоо дэлхийн хэмжээний одоо нэг зангарахтай ерөнхийлөгч байл та нэг хинтээч гэл хаач гэл яадаг тийм ээ. Тэр бизнесийн хувьд ш тэр. Тэгэхээр хүн болгон өөрийгөө одоо хүчтэй сайн амьдрий, агуу амьдрий, сайн хүн бай, зөв бай. Монгол хүний зөв амьдрах нь өөрөө дэлхийд хүчтэй байх нь өөрөө монгол хүний амьдралын жам нь тэр. Монгол хүний амьдралын жам нь өөрөө тэгж л амьдрах ёстой. Тэр нь бол зүгээр хийх ёстой юм тэр. Нэг их гайхуулаад байх ч биш. Зүгээр л монгол хүний заяан тэр байхгүй өөр тэгж явах ёстой. Тэгэхээр тэр заяанд амьдраач, тэр заяагаараа яваарай. Тэр үл тэгж чадвал та жинхэнэ монгол хүний чанараараа амьдарч энэ хорвоог дуусгаж байна шүү. Тийм байж чадахгүй бол та хичнээн мянга цээжээ дэлдэж тэр монгол чанараараа амьдраагүй энэ хорвоог орхиж байна л гэсэн. Тэр агуу чанараараа амьдарч чадаагүй л байна гэсэн. Тэгэхээр монгол хүрсэн тэр агуу хувь заяагаа эдэлсэн шиг тэр заяа жаманда амьдраарай л гэж хүсье да хүмүүс. За баярлалаа. Тэгээд таны манай сайхан хүсэлтийг олон хүмүүс сонсоод нэрээ би чи юу бэлээ чадаж гэнэ үгээд олон хүн өөрлөгөө ингэж асуулт тавьж эргэцүүлж бодож тунгаах байхаа гэж бодож байна. Тэгээ өмнө говь аймагт өсөөд эмээгийнхээ хэлсэн тэр нэг гайхамшигтай үгийн эд шидээр дотоодынхоо хүчийг бүрэн одоо ингээд эрдэн болгоод түүн гадагшлаад зөвхөн монголчууд ш дэлхийн нийтээр таныг ингээд Монгол гэдгийг дэлхийн энтэйгээр сэтгэх боломжийг тэр альж оронд очисон эрдэмтэн мэрэгдэн танд хэлээд байна гэдэг нь оюун санааны гэгддэг хүмүүсийн одоо хүрээнд бол таныг олон талаар нь үнэхээр биширч ярьдгийм билээ. Тэгээд ийм сайхан зүйлийг олон хүнд ойлгуулах боломж олгосонд баярлалаа. Тэгээд Говь Алтай аймгаас эхэлсэн энэ сайхан сэтгэлийн булчингаа хөгжүүлээ. Нүүдлийн аялал заслан гэсэн энэ үйл ажиллагаа нь 21 аймгаараа яваад өсөж яваа хойч үрс маань сэтгэлийн хаттай, эрийн зангарахтай, эмийн боловсралтай сайхан ирээдүг бий болгох гэд хүчин зүтгэж яваа танд одоо танай хамт олонд маш их баярлалаа. Цаашдынх нь бүхий л сонсон, сэдсэн, зорьсон, тэмүүлсэн ажилд нь бүгдөөрэнд амжилт хүсье. Тэгээ танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд хүн болгон өөрийгөө ялах болтугай. Тэгээ өөрийгөө ялахыг би туслахад бэлэн байна шүү. Та бүхнийг өөрийгөө ялахыг хичээж байгаа хүмүүст би бас туслахад бэлэн байна. Таатайгаар та бүхэнтэй одоо хамтран ажиллахад бэлэн шүү гэж. За баярлалаа. Сайхан баярлалаа. За